2024 оны 4 сарын 16-ны өдөр 42 настай Эрика Ньюнс гэх эмэгтэй болон түүний авга ах болох 68 настай Пауло Брага хоёр Рио де Жанейрод байх нэг банкнд таксигаар явж утсан. За арын суудалд сууж явсан Эрика таксины жолоочийг түр хүлээж авахыг гуйгаад банк руу орж тэрэгцэр авч гарч ирээд ахыгаас цуулгах талаар хэлсэн. За түүний авга ах бол хатгалгаа тусаад ойрын өдрүүдэд биеийг базаахгүйсэн болохоор түүнд асрамж туслалцаа хэрэгтэй болчихсон байсан. За Эрика болохоор банк руу явж ороод лобби хэсгийн хажууханд байх жижиг өрөөнөөс тэрэгцрийг түрж гаргаж ирээд таксинд явж очиход жолооч бол түүнд тусалж авга ахыг нь тэрэгцэр дээр суулгаж өгсөн байгаа. За Эрика бол сүүлийн 8 сарын хугацаанд авга ахыгаа асарч хэдийгээр нэг үе бодох юм бол асуудалгүй харж тойголдог болчихсон байсан ч сүүлийн сар биеийн байдал нь улам хэцүүдээд хин хинэн туйлдж ядарч эхлэх болсон. Амьдралынх нь хэцүүхэн цаг үед тусалж байгаа дүүдээ ах нь баярлаад яг тэр өдөр болохоор банк руу яваад өөрийнхөө нэр дээр зээл гаргуулад дүүдээ өгнө гэд тэр хоёр бол урд нь ярьсан байсан болохоор тэр ажлаа амжуулж банкнаас авсан зээлээр Эрика болохоор гэртээ бага саг засвар хийгээд сайжруулчих гэсэн бодолтой байсан юм. За тэгээд тэр хоёр бол банк руу явж ороод лавлах хэсэгт нь очиж зээлийн ажилтнтай уулзах хүсэлтэй байгаагаа хэлсэн. За урдны хэдэн өдрүүдэд нь банк руу холбогдож асуухад бол авга ахын нэр дээр зээл гарах боломжтой гэсэн хариу өгсөн байсан юм байна. За тэгээд тухайн бичиг баримт дээр нь гарын үсэг зурхаар Эрикатай хамт биечлэн ирсэн байсан нь ийм учиртай. За хэсэг хугацааны дараа бол зээлийн ажилтан тэдэн дээр явж очисон. За тэгээд тухайн хүнийг Эрика хараад инээмсэглэж мэндэлсэн боловч тэр хүн бол огт дуураагүй. Дуураагүйгээс гадна Эрика болон авга ах руу удаан гөлөрч харж зогсон нь Эрикаг бол маш тийм тухгүй байдалд оруулсан маа. За тэгээ мэд мэдэж гар барихын оронд зүгээр л буцаад яваад өгсөн. За тэгээ Эрика юу болоод байгааг бол юусаа ойлгоогүй, юу ч хэлхийг мэдэхгүй хэсэг хүлээх ёстой юм шиг байна гэж бодоод суугаад хүлээхээр шийдсэн. Цаашаа буцаад өрөөрөөгөө явсан зээлийн ажилтныг нүд салгалгүй харж исэн чинь нөгөөх нь болохоор өөр нэг банкны ажилтан дээр явж очоод чихэнд нь нэг юм шивнээд за тэгээ нөгөө сонссон хүн нь баг нүд нь орой дээр гарах нэг юмэр томорцсон гайхаж балмагцсан янзтай шууд л босч яваад хамт цаад офисын өрөөрөөгөө яваад өгсөн ба. За Эрика болохоор юу ч ойлгоогүй авга ахыхаа ард нь хүзүү мөрөнд нь массаж хийгээд суухаас өөр юу ч хийж чадаагүй гайхаж утарсан. За тэгээ удаагүй нөгөө зээлийн ажилтан болохоор буцаж гарч ирэхдээ гартаа нилээн тийм зузаанч гэмээр бичиг баримт барьсан гараад ирсэн. За ингээд тэр хоёрын хажууд хурж ирснээ ширээн дээр бичиг баримтаа тавиад нэг ч үг дууралгүй Эрика руу ингээд ширтээд исэн. Тэгээ юу ч ингээд тайлбарлахгүй, юу ч ярихгүй мөртлөө карманаасаа тэр хүн бол уцаа гаргаж ирэнгүүтээ бичлэг хийж гисэн маа. Тэгээ ер нь бол ямар ч ингээ банкны үйлчлэгээнд ийм төрлийн бүдүүлэг ёс зүйгүй үйлдэл бол ерөөсөй байдаггүй болохоор эхлээд тийм тохгүй эвгүй санагдчихсан аа. Сүүлдээ бүр ингээд айж эхэлсэн маа. Бүдүүлэг банкны ажилтнтай хэрүүл урал хийхийн оронд авчирсан байсан нөгөө бичиг баримтыг нь барьж аваад Эрика үзэж эхэлсэн. За хэдхэн минутын дараа банкны гадаа бол цагдаагийн машин дууга хангинуулаад ирж явааг нь тэр бол олж сонсон. Ингээд хэд хэдэн цагдаагийн ажилчид банкн дотор орж ирсэн даруйдаа Эрикаг чиглэж ирээд шууд л баривчилж асан ба. За тэдний гар утсан дээр бичиж авсан зээлийн ажилтны хийсэн видео дүрс бичлэг удаачгүй Бразилд вайрал болж эхэлсэн юм байна. За бичлэг дээр болохоор Эрика жоохон тийм нүгэрэндээ инээмсэглэл тодруулсан авга ахыхаа авах гэж байгаа зээлийн маягтанд нь болохоор гарын үсэг зурх гэж байгаа байдлаар харагддаг бөгөөд авгийнхаа толгойг нь хоёр гараараа ингээд бариад тусалж байгаа юм шиг байдалтай байсан ч авга ах нь бол үнэндээ өвчнөдөө зовж шаналаад сул дорой харагдаж байгаа юм биш, харин аль хэдийнэ амьсгал хураагаад нас барчихсан байдалтай байсан. Тэгээ яг үүндээ бол Эрикагийн авга ах нь энэ явдлаас хэдхэн цагийн өмнө бол нас барчихсан. Тэрийг нь Эрика ерөөсөө огт мдээгүй гэж цагдаа нарт дараа нь бол мэдүүлсэн маа. Ингээд тэр өдөр банкны ажилтан чухам яагаад түүнтэй тийм хачин сонин бүдүүлэгч гэмээр харилцаад байсан нь ийм учиртай байсан. За ингээд энэ явдлаас олж Эрика бол шууд саатуулагдаж 16 өдөр болсны дараа бол барьцаа төлбөр төлөөд судлагдсан юм байна. Түүнийг цагдаа нар цогцыг зөв бусаар ашигласан, заллин хийхийг завдсан хэрэгт буруутгасан гэж хууль хүчний байгууллагаас мэдэгдсэн юм байна. Гэхдээ түүнд бол одоогоор ямар ял шийтгэл оногдуулах нь тодорхойгүй байгаа юм байна.
2021 оны 10 сарын 20-ны өдөр залуухан хосууд North Carolina-д байх найзуудында очисон байсан. Эмэгтэйг нь Rachel, харин эрэгтэйг нь Chris гэдэг. Rachel тэр үед үсээ цайруулах гаад Jane гэд найз нь болохоор түүнд туслана гэд хамтдаа галзуухны өрөөнд, харин Chris, Jake хоёр зочны өрөөнд ойрын өдрүүдэд яригадаад байгаа эрвэсний талаар хоорондоо ярилцаад сууж исэн байгаа. North Carolina-д ер нь бол эрвэс үзэгдэх явдал нэх гайхаад ахаар зүйл бол биш ч гэсэн хүн амьдардаг бүсэд харагдах болсон нь аюултай байх нь аргагүй. Chris болохоор 7 хоногийн өмнөхөн эрвэс харсан талаараа ярьж Rachel-тэй хамт нохоог нь салхилуулж явах үеэрээ таарсан гэдгээ хэлсэн. Тэгээ зүгээр ч нэг таарах биш. Chris-ийн нөгөө байрных нь эргэн тойрноор яваад нохоог нь ангуучлах гад байж магадгүй гэж айжснаа ч гэсэн ярьсан. Тэгээ нөхцөл байдал ийм дээрээ тулсан болохоор өөрсдийгөө хамгаалахын тулд буу худалдаж авсан гээд Jake ч гэсэн гар буутай болсон талаараа хэлж ер нь энэ хоёр залуу энэ мэт зүйлсийн талаар яриад сууж исэн чинь үсээ цайруулах гэжсэн Rachel болохоор Chris-ийг дуудаад би уг нь бол Jane-д эхлээд YouTube дээр нэг яаж үс цайруулах талаарх видео бичлэг үзүүлэх гэсэн чинь миний утасны цэнэг дуусчлаа. Чи гэрлөө очиод цэнэглэгч аваад ирээч гэж хэлсэн маа. За тэгээ Chris ч гэсэн найз охиныхоо хүсэлтийн дагуу хэдийгээр ой дундуур хэсэгхэн явах шаардлагатай. За тэгээд эрүүс энтер гэсэн аюулын талаар яриа сууж исэн ч гэсэн бие хамгаалах буу авцсан юм чинь ямар ч асуудалгүй байхаа гэж бодоод явж авчрахаар гарсан. За тэгээд гардгийн даваан дээр болохоор Jake ч гэсэн хамт түүнтэй яваад ирья гэдгийг хэлээд гарчидан аваад нэг удахгүй буцаад ирье гэж хэлээд тэд бол хамтдаа гарцгаасан ба. За ойн жимээр явж үзэгдэх орчин бага байсан ч гэсэн болж өгөх юм бол замаа дагаад жимээ дагаад энд тэндээс ямар нэг чимээ гарах вэ гэсэн янзтай хин хин нь анхаарал болгоомжтой алхаж исэн маа. За ойд бол зөвхөн салхины чимээ шар шугуу дуурах сонсогдож тэд бол замынхаа талд шахуу хөрөх үеэр өөр нэг чимээ олж сонсон. Chris сонссон даруйдаа болохоор Jake-д мэдэгдэж тэд алхахаа зогсоогоод чимээ гарсан зүг рүү Jake гарчид ингээд тусгаж харсан ба. За эхлээд болохоор өвс ногооноос өөр юу ч харагдахгүй байж ийснаа амтны хоёр нүд гэрэлд ойгоод өөдөөс нь харж байгаа юм шиг үзэгдсэн. Мэдээж бол тэр хоёр айж сандарсандаа шууд л гар бууруугаа гараа явуулахын завдалгүй нөгөө амт нь тэр хоёр руу төхөж ирээд за тэгээ ойртож ирснийхэн дараа тухайн зүйл нь бол элбэнх байсан байна гэдгийг нь олж мэдсэн байгаа. За ингээд сүнсээ зайлтлаа айсан хоёр элбэнх байсныг нь мэдчихэд эннээс болж бие биенээ баахан шоолж инээж агаад цааш зам дагаж алхасаар Chris-ийн гэрт явж чадсан маа. За орж цэнэглэгчээ авчаад ирсэн замаараа буцаа явсан. За буцаж явах үед бол бүх зүйл тийм нэг л таагүй зөвхөн алхаж яваа хөлийн чимээ салхины дуу чимээнээс өөр бол ямар ч тийм дуурах амтан байхгүй шувуу хүртэл хаашаа алга болцсон гэмээр чив чимээгүй тийм орчинтой болцсон байсан. Jake-ийн байшингаас ойролцоогоор 12 м орчмын зайтай явж авах үеэр нь тэдний зүүн гар талд нэг модны мөчр унах шиг чимээ гарсан. За тэгээс хандраад тийшээ анхаарлаа чиглүүлсэн чинь ямар нэг зүйл тийм ахирж байгаа юм шиг чимээг тэд олж сонссон баг. Гарчид ингээ тэр зүгт тусгаад харсан чинь за энэ удаад лав элбэнх бол угаасаа биш харин бутны араар ямар нэг том биетэй амтан байгаа юм шиг тэгж чичигнэж хөдлөөд хоёулаа дотроо яг ижил зүйл бодож исэн болж таарсан. За энэ бол яах аргагүй нөгөө яриад байсан эрвэс бол яг мөн болж таарлаа гэж бодоод хоёулаа карманаасаа бууга гаргаж ирээд хэрэг тухайн зүйл нь яг эрвэс мөн байсан бол хүн байгааг нь олж харсан даруйдаа инстинктээрээ үргээд яваад өгнө гэж бодсон ч тэгээгүй. Нөгөө бутан сэгсрэгдэж хөдөлсөн хിവэрээ юу юугүй дундаас нь эрвэс өсөрч гарч ирээд тэдний өөдөөс дайрах нү гэсэн байдалтай байсан болохоор шууд л гал нээж буудаж эхэлсэн. За удаагүй өөр нэг дуу чимээ сонсогдож тэд сонссон даруйдаа шууд л буудхаа зогсоож бууга хайсан. Тухайн зүйл нь тэдний бодож исэн хар эрвэс бол биш байсан. Chris, Jake хоёр цэнэглэгч авахаар гарсны дараа Rachel, Jane хоёр prank хийгэж шийдсэн юм байна. За тэгээ хөргөгчөнд байгаа хугацаанд дууссан үндгийг тэр хоёр авч гараад ойд нуугдж агаад тэр хоёр руу шидээ гэж хоорондоо ярилцсан юм байна. За тэгээ нөгөө хоёр буцаж ирэх үеэр нь бутны араар орж нуугдаад за тэгээ харагдахгүй тулд бүр доошоо суугч агаад Rachel болохоор нэг мөчөр дээр гიშгээд хуугалцсан. За тэгээ тэрнээсээ болоод хоёулаа инээдээ дарж ядаад ямар сандаа нөгөө бут хөдлөөд байх хэмжээнд хүрчихсэн. Амаа дараад инээдээ барьж ядчихсэн нь
залууст яагаад ч юм яг л одоо амьтан архирж байгаа ч юм шиг санагдсан байна. Ядчихад ойр хаваар нь эргэс яваад байгаа гэсэн мэдээнээс болоод тэр бодолтой хит ороогдсон уу, жижиг хөдөлгөөн, жижиг чимээ хүртэл тэдний хувьд бол аюулт амьтан гэх бодлыг төрүүлчихсэн. Ямар сайндаа өөрсдөд рүү дайралт хийхээс өмнө урдчилж бие хамгаалахын тулд тэдэн лөө чиглүүлээд гал нээчихсэн. Джейн буун дууг сонсоод шууд л маш хүчтэй ойрлж эхэлсэн. Одоо ингээд маш харамсалтай нь бол буудхаа зогсоосон байсан ч Rachel-ийг аварч чадхаасаа аль хэдийнэ бүх зүйл оройтчихсан байсан. Энэ золгүй явдал дээр хууль хүчний байгууллагууд мөрдөн байцаалт хийж үзээд үнэхээр золгүй осол байсан гэдгийг олон нийтэд зарлаж мэдэгдсэн юм байна. Залуус бүгд эв ирүүл ямар нэг мансууруулах төрлийн зүйлс хэрэглээгүй байснаас гадна Chris Jake хоёр биедээ буу авч явж исэн ч хууль ёсны дагуу буу эзэмших эрхтэй болчихсон байсан болохоор Rachel-ийн амиа алдсан хэрэг дээр хэнийгч буруутгаж яллаагүй мэн. Мөн өнөөдрийн хүртэл тэдний яриад байсан хар ирвэс ойр хаваар нь байсан гэх баттай нотлох баримтыг хинч гаргаж ирч чадаагүй мэн. 1972 оны 1 цастай өглөө 22 настай Сочрия гэх нэртэй эмэгтэй автобусны буудал дээр зогсоод даарахгүй тулд малгайгаа доош нь дарж хэдхэн өдрийн өмнө урт бор үсээ тайраад бараг халимаг шахуу богинохон болгоцсон тэрэндээ дас ч өгөхгүй нэг л тохгүй ч юм шиг санагдчихсэн. Эв хавгүй юм шиг үсээ тайрчихсан болохоор тэрийг амхандаа нуухгаад өөрт нь томцсон ч юм шиг малгай өмсөд сургууль дээр хин нэгэнд мэдэгдэхгүй байх нь түүнд чухал байсан. За ингээд автобусаа хүлээгээд ерөөсөө ирэхгүй тэр өдөр ядчихад бол цас маш их орсон байсан болохоор цагтаа ирэхгүй нэлээд удаан хүлээлгсэн. Хичээлийнхээ эхний цагаас бол аль хэдийнэ хоцроод за тэгээ өөрөө л ямар нэг зүйл бодож олохгүй бол хоёр дахь хичээлээ бас одоо сууж чадахгүй таслах нэ гэж санаан зовж эхэлсэн ба. За ирэх ёстой автобус нь бүр 1 цагаар бол хоцроод ер нь бол нэлээд сандарсан байдалтай зогсож исэн чинь цайвар шар өнгийн Volkswagen Beetle гэ загварын машин хурч ирээд түүний урд зогссон байна. Жолооч залуу болохоор машиныхаа цонхыг буулгаад гараараа дотогш суу гэж даллаж эхэлсэн. Сочрия болохоор жолоочийг харсан чинь нэлээд тийм царайлаг, нүдэнд маш дулаахан 20 гаруй насны гэмээр дэгжин хувцалсан залуу байсан. Автобусны буудлал руу дөхөж ирж байгаа нийтийн тээврийн сураг ажигчсан байхгүйсэн болохоор Сочрия яарсан байдалтай. За тэгээд 1970-ад оны үед бол замын машинд дайгтаад сууна гэдэг нь түгээмэл үзэгдэл байсан болохоор сургууль руугаа төхөөд бууя гэж бодоод дарч ийснийг ч хэлэхүү азны юмгээд суусан баг. За ингээд арын суудалд суугаад сайханч дулаацаж эхэлсэн. За машин хурдтай хэсэг явсны дараа буух ёстой газраас нь өөр хол газар руу явж байгааг анзаараад за тэгээ уг нь бол чигээрээ яваад хурчих байсан юмн дээр баруун тишээ дохио өгөөд баруун эргэж байгааг нь мэдэнгүүтээ уг нь хаашаа явах гэж байгаа гэдгийг хэлчихсэн байсан болохоор тухайн эрэгтэйг яагаад эргээд өөр зүг рүү яваад байгааг нь асуусан боловч тэр бол огт хариулаагүй. За баруун эргэснийхээ дараа ахаад өөр зүг рүү машинаа чиглүүлж явхад нь Сочрия ахаад л тэр эрэгтэйд хандаад яагаад ингэж байгааг нь асуухад бол тэр яриаг нь тасалж танихгүй хүний машинд сууж явах чинь тийм ч сайхан санаа бишээ гэж хэлсэн ба. Сочрия бол мэдээж айж сандарч эхэлсэн. Тэд бол аль хэдийнэ хурдны замаар орж нөгөө залуу зүүн гараараа рүүлнээсээ барьсан харин баруун гараараа суудлынхаа доороос нэг юм хайгаад байгаа бололтой харагдахаар нь ямар нэг багаж зэвсэг ч юм уу одоо тийм гимтэх зүйлс хайж ийн гэж сүнсээ гартлаа айж инстинктээрээ машины бариулыг тэмтчээд харсан чинь бариулыг нь хуглаад салгачихсан. Тэгээ дотроосоо машин нь ерөөсөө тийм онгоодөггүй юм байна гэдгийг нь мэдэж авсан байгаа. За нөгөө эрэгтэй машиныхаа суудлын доороос юм хайж иснаа болцсон гинэт. За тэгээ хайсан юм олцсон юм уу? Ямартаач нүүрэнд нь ямар ч хувирал байхгүй, юу ч ярихгүй, Сочрия бүр айсандаа зүрх нь амаараа гарчих гад тэрүүхэн хооронд за ингээ энэ хүний гарт бол хөхтийн байжээ гэж бодсон маа. Гисэн эдэж нөгөө нэг ямар ч эмоцгүй догшин ширүүн юм шиг харцтай эрэхтэй байдал нь өөрчлөгдөөд хэрцгий байж ийснаа нэг л тийм эргэлдсэн байдалтай болж хувирхыг нь тэр бол анзаарч эхэлсэн. Түүний нүд залхсан байдалтай эргэлдэж Сочрия руу хандаад малгайгаа тайлдаа гэж хэлсэн маа. Сочрия ч үг дуугүй хэлснийг нь биелүүлж яагаад тэгэж асуусныг нь мэдэхгүй ч айжуухан малгайгаа тайлсан чинь нөгөө залуу харчаад хэсэг хугацаанд юу ч дуураагүй.
баруун гартаа нуугаад барьсан байсан зүйлээ доош нь тавьж байгаа нь сонсогдсон. Тэр зүйл нь болохоор тийм төмөр хүнд металл зүйл гэдэг нь 50% нь бол мэдэгдэжсэн. Юу ч ярихгүй чимээгүй хэсэг явж ийсэн аа. Чи яага үсээ тайруулсан гэж хэлээд за тэгээ хурдны замаас гарч сургуулийнхэн зүг явсан. Сургуулийнх нь гадаа ирчээд машиныг гаднаас нь онгоолгож өгөөд Сочуяг болохоор чи азтай юм. Эндээс одоо арилж үз гэж хэлээд тэгээд машиндаа суугаад яваад өгсөн. Сочуя өөрт нь тохиолдсон энэ явдлыг цагдаа нарт бол юусоо хэлж мэддэггүй. Өөрөө л дур мэдээж танихгүй хүний машинд суусан. За тэгээд ч тэр эрэхтэй болохоор хэдийгээр аимшигтай юм шиг байсан ч одоо Сочуяг юусоо гимтээгээгүй, гимтэл юусоо учруулаагүй. Тиймээс зүгээр л одоо болсон зүйлсийг тэр чигт нь мартъя гэж шийдсэн. За ингээд энэ явдлаас хэдэн жилийн дараа буюу 1975 онд Сочуя зурагт үзэж агаад нэг маш танил царайг олж харсан. Тэр залуу нөгөө машиндаа суулгаад хөргөж өгсөн залуу яа харахгүй мөн байсан. За тэгээ шүүхийн танхимд гав зүвчгсэн байдалтайг нь хараад хийж исэн бүх зүйлсээ орхиод зурагтныхаа дууг чангалсан. За түүний үзэж сонссон зүйлс хамаг биеийнхэн шар усыг босгож зурагтын нэвтрүүлэгч түүний талаар ярихдаа энэ хүн бол сэжиглэгдэж баривчлагдсан байгаа цуврал алуурчин. Хэдэн 10 охидын амиа алдсан явдалд буруутайг нь нотлохоор шүүхийн танхимд авчирсан байгаа гэж ярьсан байгаа. За тэр бол өөрийн цайвар шар өнгийн машинд охидыг хуурч суулгаад төмөр багаж хэрэгслээр цохиж алдгаас гадна түүний гарт амиа алдсан хохирогчд нь хоорондоо ижил төстэй гэмээр зүйлс ажиглагдсан. Тэр нь юу байсан гэхээр залуухан тэгээд урт бор үстэй эмэгтэй хүнийг тэр дандаа онилж хохирогчоо болгодог байсан гэсэн явдал байсан. За ингээд энэ алуурчны нэр бол Ted Bundy. Andrew McCauley залуу байхын л адал явдал дуртай, хадан даврах, уулаар аялах гэд Австралийн олон ч газруудаар явж исэн туршлагатай нэгэн. Түүнчлэн 1990-ад оны үед Шинэ Зеландийн Патагониа болон Гималай ууланд анхныхаа авиралтуудыг хийж исэн түүхтэй. За Andrew-ийн хувьд хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй ориглууд руу авирахыг илүүд үздэг. Тэгэх нь бол өөрт нь илүү сорилт болж өгдөг гэж боддог. За гэхдээ харамсалтай нь 1998 онд тэр бол 30 метрийн өндрөөс унаад өвдгөө ноцтой гэмтээсэн учраас тэр цаг үеэс хойш урдны өөрийнхөө авирчсэн шиг өндөр уул руу ахиж авиралт хийх боломжгүй болсон. Түүний гэмтэл идэвхтэй адал явдалтай амьдардаг хүнд бол томоохон цохилт за мөн ухралт болсон ч гэсэн огт бол тэр зогсоогоогүй. За гэмтлийн дараачаас Andrew бол өөрийн жинхэнэ хүсэл тэмүүллээ олж далайн каяктай аялал буюу за урд нь хизээч бодож үзэж байгаагүй спортыг тэр бол маш их сонирхож бүр дурлаж эхэлсэн. Тэрхүү спортод хөлний оролцоо бол онцгийн шаардлагагүй болохоор Andrew өөрийнхөө оюун санаа болон бие махбодын тэсвэр төвчээрийг далайн каяктай аялал руу чиглүүлэхээр болсон. Ууланд авирахдаа тэр байж болох хамгийн хүнд даваануудыг асуудалгүй давчдаг. Яг тэрэн шигэ каяктай аялал хийж эхэлсэн цагаас хойш Австрали болон Шинэ Зеландийн ихэнх газруудаар яваад үзсэн. Тэрийгэ дагаад туршлагатай болцсон. Түүний хувьд бол ганц явж үзээгүй үлдсэн газар нь Тасманы тэнгис байсан. За ер нь бол тэр тооцоолохдоо Тасманы тэнгист аялал хийхэд 1600 гаруй км замыг 1 сар, за бүр ихтлээ гэхэд 1 сар хагасын хугацаанд туулаад дуусчихна гэж бол бодож исэн. За ер нь аяллаа энэ хугацаанд бие махбод нь ямар нэг асуудалгүй. За тэгээ сэтгэл зүйн хувьд ч гэсэн тогтвортой. Хамгийн гол асуудал нь цаг агаарын байдал хэцүүдчихгүй байх юм бол яг бодож исэн хугацаанд тэр бол аяллаа дуусгана гэж бодсон. Мэдээж 70-30-аас дээш хоног аялалд явна гэдэг нь өөрөө асар том эрсдэлтэй алхам. Тэгээд ч сар гарангийн хугацаанд далайн шуурга болохгүй, тийм 50 тогтвортой байна гэсэн ямар ч баталгаа бол байхгүй. За түүний унаж явах каяк нь ямар нэг эрсдлийг дааж чадах хэмжээний биш байх ч магадaltaй. Ер нь бол Тасман тэнгист каяктай аялал хийх хүмүүс ихэвчлэн одоо өөрсөндөө захиалгаар тийм одоо онцгой гэмээр каяк хийлгэж аваад тэр нь болохоор орой хэсгээрээ нарийн хийцтэй тийм халахвчуудтай. За тэгээ салхи эсвэл хүчтэй давлгаанд
доошоо харсан тохиолдолд буцаад өөрөө дээшээ бол маш хурдан харах байдлаар хийгдсэн байт юм байна. За Андрю болохоор захиалгаар тийм каяк хийлгэхийг харин хүсээгүй. Зүгээр л энгийн каяктай гарахаар шийдсэн. Гэхдээ нэмэлтээр бол түүний бэлдсэн зүйл нь гэх юм бол каякных нь бүхээгний дээгүүр нь нэг тийм хогийн сав шиг харагдахаар бүрхүүл хийгээд ямар нэг аюулгүй үед салгаж аваад каякныхаа ард байрлуулцдаг. За унтахаар болохоор бас тэрийгэ бүхээгэн дээрээ тавьчдаг. Ус нэвтэрдэггүй, битүүмжилсэн маягтай болгочдог. Ер нь бол живхээс баталгаатай хамгаална гэж бодож өөрөө хийсэн. За тэгснэ тэр нь болохоор шав шар өнгөтэй, урд хэсэгт нь нүүр ам зурцсан. Ер нь л энэ аяллыг тэр бол хүсэн бүх бэлтгэлээ базааж исэн. За ингээд хэдэн сар төлөвлөж бэлтсэний эцэст 2007 оны 1 сарын 11-ний өдөр тэр бол эхнэр хүүхэдтэй баяртай гэдгээ хэлээд Тасманы тэнгисийн бие даасан аялалдаа гарсан юм байна. За ингээд түүний аяллаа 3-2-т нь бол ямар ч асуудал байгаагүй. Бүх зүйл хэвийн сайн байсан. Ард үлдсэн хүмүүстэйгээ тэр бол байнга холбогдоод уух ус за идэх зүйлс нь бол бүгд хангалттай. За тэгээ каякын ч гэсэн ямар нэг асуудалгүй өөрийнх нь хийсэн бүхээг шүн унтахт нь бол маш их нэмэртэй байсан. За харамсалтай нь аяллаа сүүлийн хэсэгт далайн шуурга болж эхэлсэн. Тэр бүхнийг ч гэсэн Андрю ер нь бол таамаглаж дотроо тооцоололтой бэлтгэлтэй байсан. Далайн хамгийн хүчтэй шуурганд Андрю өөрийнхөө хийсэн бүхээгэн доороо бүхэл бүтэн 28 цаг болоод каяк нь хэд хэдэн удаа доошоогоо харж, буцаж дээшээ харж 9 метрийн өндөртэй давлгаа түүний жинхэнэ төвчээр шансыг нь сорж исэн. Андрюгийн каяк дотор ер нь бол аваарын товчлуур шиг юм байдаг. Яг хүнд хэцүү нөхцөл байдал үүссэн үед тэрийгэ дарах юм бол GPS дохио аврах багийнханд очдог. За тэгсэн чинь сүүлийн өдрүүдэд аимшигтай шуурга дэгдээд өөхөх амьдрахын шийдэгдэх гээд хэцүү байхад Андрю харамсалтай нэг ч удаа тэр товчийг дараагүй. Ер нь бол өөрийн сорьсон хүнд хэцүү нөхцөл байдлыг өөрийн чадлаар даван туулна гэсэн тийм үзэл бодолтой хүн болохоор тусламж авна гэж огт бодоогүй. Харин ч бүр иргэдээр байгаа хүмүүс рүү хөгжилтэй текст мессежүүд явуулж хэцүү бүхнийг гэгээлгээр харуулахыг хичээж инээсэн байгаа селфигээ дараад өнөөдөр аялал хийхгүй нэ гэд бичсэн байсан. За ингээд далайн шуургад игдснээс 12 хоногийн дараа гэхэд уг нь бол эцсийн цэгтээ хүрэх зам нь 130 гаруй км үлдсэн. Тэгээ тэр үеэрээ эхнэрлүүгээ текст мессеж бичээд удахгүй бүтэн сайнны өглөө 9-өөс уулзъя гэд бичсэн байсан. Бичсэн өдөр нь бол 4 дахь өдөр. За wiki гээд эхнэр нь мессежийг нь харчаад бүх зүйл зүгээр байна гэд баярлаад бусад бүх ойр тойрныхондоо хэлээд Андрюгийн буух эцсийн цэг дээр нь камп хийнгээ хамт хүлээж агаад эрэгт нь угтаж авъя гэж төлөвлөсөн байсан. За тэгээ бүр баярлсандаа яг тухайн 4 дахь өдөр нь буюу арай эрт очсон бөөндөө хүлээж эхэлсэн. За тэгсэн чинь эхнэрлүүгээ мессеж бичснээс 1 хоногийн дараа тэр ослын тохиогоо дараад Шинэ Зеландын эргийн хамгаалалтын ажилтнууд түүний сигналыг бол хүлээж авсан. Ослын дуудлагын үеэр тэр бол цөхрөнгөө барсан байдалтай маш их ядарсан. Тэгээ би энэ бол хурч хөлдөж эхэлж байгаа мүү гэмээр байдалтай ярьсан талаар тэд ярианаас нь бол таамаглаж исэн. За тэр бол тусламж гуйж каяк нь живж байгаа талаар хэлсэн байсан. Тэгсэн чинь эхэндээ болохоор эргийн хамгаалтын ажилчид болон түүний ар гэрээхэн нь тэрийг нь хуурамч дуудлага байж магадгүй гэж бодоод яагаад гэсэн чинь Андрю ер нь бол усанд маш сайн сэлдэг. Тэгээд ч урд өдөр нь эхнэрлүүгээ мессеж бичээд бүх зүйл зүгээр байгаа хэцүү бүхний ардаа орхисон удахгүй уулзъя гэх маягтай текст биччихсэн болохоор эхэндээ тэгээд бол эргэлзэжсэн юм байна. Гэхдээ мэдээж эргэлзээд зүгээр суугаад байсан юм бол биш. Дуудлагын дагуу эрлийн баг далайд гарч тэр өдөржингөө хайсан боловч олоогүй. Ингээд дараах өдөр нь хайлтаа улам өргөжүүлж өргөн хүрээг хамарч хайж эхэлсэн. Андрюгийн каяк нь бол олдсон. Харин дотор нь Андрю өөрөө байгаагүй. Түүний GPS бас камер гэх мэт зүйлс нь каяк дотроо тэгээд каяк нь ч эвдэрч муудсан зүйлгүй мөртлөө Андрю орсоргүй алга болсон байсан. Түүний тэрхүү байдлыг юу гэж таамаглаж байсан гэхээр каяк нь хөмрөөд тэгээд Андрю болохоор каякнасаа салаад буцаж сууж чадаагүй. За буцаж очиж чадсан ч гэсэн түүнд бол авираад дээр нь гарах ямар ч хүч байгаагүй гэж үзсэн. Ингээд түүний каяк дотор нь үлдсэн байсан камернаас нь харахад хамгийн сүүлийнхэн зурган дээр Андрю болж өнгөрсөн өөртөө тохиолдсон бүхий л зүйлсд сэтгэл гонсгор байгаа нь нүүрнийх нь хилэмжээс илэрхийллээс нь ойлгож болохоор харагдчихсан.
За мөн камер доторх хэд хэдэн видео бичлэгийг нь үзэхэд бодит байдал болон түүний ботсон зүйлс нь хоорондоо зөрүүтэй байсан талаар дурдсан байснаас гадна гэртээ хараад эхнэр хүүхэдтэйгээ амар амгалан баймар байгаагаа ярьсан байсан. Андрювийг гэрлийн баг бас л өргөн хүрээтэйгээр хайсан боловч олж чадаагүй. За эцэст нь бол түүнийг золгүй ослоор амиа алдсан гэж тэмдэглэхэд хүрсэн юм. 2005 онд Эдди Холл болон Зак Боун хоёр Нью Орлеанст бартендер хийж авах үеэрээ анх танилцчихсан. За Эдди бол тухайн цаг үеэс хойш Закийг бараг залхатал нь хачаа хачин ааш зан гаргаж яг үнэндээ бол тэр бүхнийг Зак тисч твчиж чадах нь гэж шалгадаг байсан нь тэр юм байна. За тэгээ уурлахаараа галзуу хүн шиг ойрлж хашгирч хажуу хаваар байсан хэнийгч тайван бус болгож тэгснээ хормын төдийд зүв зүгээр алчдаг. Яг одоо яах гээд байгааг нь мэдэгддэггүй. Тэгсэн чинь Зак бас яг ижилхэн зантай. Уурлахаараа галзуу юм шиг болчдөг. Ер нь бол энэ хоёр хүний зан ааш нь яг ижилхэн хин хин рүүгээ ассан, яг таарсан хоёр хүн одоо хувь заяагаараа учирсан юм уу гэмээр байдаг байсан. Тэр хоёрыг таних хүмүүс, найзууд нь бол энэ хоёр нээгч удахгүй салах байхаа ингэж ойр ойрхон хэрэлдэж алдсаж байгаа хүмүүс яаж удаан бие биенээ твчхүү гэсэн бодолтой байдаг байсан. За гисэн идэж тэр хоёр танилцахаас хэдхэн 7 хоногийн өмнө нь Катрина хар салхи болоод за газар нутгийг нь сүрүүлсэн Нью Орлеансыг сүрүүлсэн үйл явдал болоод за яг тэр үеэр нь болохоор Эдди Зак хоёр хамтдаа нэг газар амьдарч тэр бүхнийг даван туулъя гэд ярилцсан байсан. Тэгээд ч бие биедээ маш их татагдаж тэр аимшигтай байгалийн үзэгдлийг хамтдаа даван туулсан болохоор тийм ч хурдан бас салаад одоо бие биенээ орхихооргүй хэмжээнд хүрсэн юм байна. За тэгээ хар салхи болсноос хойш Зак Эдди хоёр годомжинд хоол хийж хүмүүст тараадаг. За өөрсдийн байрандаа уух зүйлс бэлдээд тэр бүгдийгээ зөөгөөд гадагш нь гаргаж өөр амраар ойлгоё гэх юм бол одоо явуулын тийм уушийн газар шиг болгоод хэрэгтэй гэсэн хүмүүст туслах маягаар сайн үнсийн аян өрнүүлжсэн. Ингээ энэхүү залуу хасын хийж байгаа үйлдэл зөвхөн иргэдийн дунд ч биш Нью-Йорк Таймс сэтгүүлээс өгсүүлээд олон ч медиагийн анхаарлын төвд орж чадсан. За энэ байдалтай ч гэсэн Зак Эдди хоёр баяртай байсан ч гэсэн хэсэг хугацааны дараа хар салхинд нэрвэгдсэн иргэд баг багаар буцаж хэмээн амьдралдаа ороод тэр хоёр ч гэсэн өөрсдийн хуучин хийжсэн зүйлсээ ахаад хийх цаг ирсэн. Ер нь бол аль аль нь тэр ажилдаа тийм ч дуртай одоо сэтгэл хангалуун байдаггүй байсан юм байна. За ядж хагаад хоорондоо байнга хэрүүл уралтай байдаг байсныг хэлэхөө 2006 оны 10 сард тэдний харилцаа улам бүр хэцүүдээд за тэгээ баг эцсийн цэг дээрээ очих үеэр нь хамтдаа тэр хоёр бол ярилцаад ерөөсөө л одоо байгаа байрнаасаа нүүгээд энэ байртай одоо бүхэл муу муухай дурсамжууд үлдэг гэж шийдээд шинэ газар амьдарч харилцаагаа сэргээе гэсэн шийдвэр төрсөн. За тэгээд рампарт гудамжинд байх алдартай Вүдүү сүмийн дээхэн байрлах жижигхэн байрыг тэд олоод түрээсэндээ төлбөрөө ол бэлнээр нь төлөөд удаачгүй тэгээд нүүгээд орсон. За тэгснэ тэр байрандаа нүүж ороод удаачгүй Эдди Закийг өөр хүүхэнтэй араар нь тавьсныг мэдээд түрээслэгч рүүгээ холбогдоод байрны түрээсийн мэдээллээс Закийн нэрийг нь бол асуулсан. За энэ байрыг би зөвхөн түрээсэлж байгаа. Закт ямар ч хамааралгүй удахгүй тэгээ зайлаад өгнө гэж бодсон. Зак бол удаагүй өөрийнх нь нэр нь түрээсийн бичиг баримтан дээр байхгүй болсныг мэдээд маш их урлаад тэр хоёрын дунд ахаад маш хүчтэй маргаан үүссэн. За тэгээ хэд хоногийн дараа Зак ажилтдаг баар руугаа явж очихдоо сарвчтай малгай доош нь болгон өмссөн. Нарны шилтэй бараг юу ч ярихгүй хамт ажилладаг хүмүүс нь очиод юу болсон яасан гэж асуухаар бүх зүйл зүгээрээ гэж хэлчихэд болж өгвөл тэднээс зайгаа барьсан янзтай байсан. Эдди уг нь бол ажилдаа ирэх ёстой байсан ч ирээгүй. За тэгээ Закаас Эдди хайцсан гэж асуусан чинь бит хоёр хоорондоо ахаад маргалтсан. Тэр Норт Каролайна руу гэрлүүгээ буцлаа гэд явцсан гэж ярьсан. За энэ яриа бол зарим хүмүүст с ิจ гтэй санагдчихсан. Хэдийгээр Эдди огцом зан ааштай урдчлан таамаглахын аргагүй хүн ч гэсэн Нью Орлеанст байх бол маш дуртай гэдгийг нь мэддэг хүмүүст Норт Каролайна руу гинэт явсан нь жоохон авцалтаагүй санагдчихсан. За гэхдээ ихэнх хүн бол Зак Эдди хоёр угаасаа л байнга хэрүүлтэй байдаг. Айгүй болвол тэгээд явсан биз гэж бодож исэн. Тэр явдлаас 7 хоногийн дараа буюу 2006 оны 10 сарын 17-нд Нью Орлеансын цагдаагийн газар дуудлага ирж машины зогсоолын дээвэр дээр нэг хүний бие цогцос шиг зүйл харагдаад байна гэж
ярьсан маа. За тэгээд цагдаа нар хэлсэн байршилд нь явж очиод харахад бол нэрэл тэнд нь нас барсан эрэгтэй хүний цогц байсан. За тухайн хүн бол санамсаргүй ослоор нас барсан уу? За эсвэл аллага байсан уу? Амиа хорлолт байсан уу гэдгийг очиж харсан даруйдаа бол тодорхойлох боломжгүй байсан. Тиймээс биеийнх нь хаана ихтэй ямар нэг гэмтэл байна уугүй юу гэдгийг нь шалгаж үзэж агаад хувцсных нь арын карманаас цагдаа нарт хандаж бичсэн нэг тэмдэглэл байгааг нь олж харсан. За тэгээд тэр бичсэн зүйл нь бол нэлээд урт байсан. Гэхдээ тухайн хүн бол хин нэгэнд алуулж нас барсан биш. Өөрөө амиа хорлохоор шийдсэн. Учир нь өөр хин нэгний амь насыг хөнөөсөн болохоор амьд явах хүсэлгүй болсон гэж бичсэн байсан. Хэрвээ цагдаа нар рампорт гудамжинд байх манай гэр рүү явж очих юм бол манай найз охины бие тэнд байгаа. Айди хоол гэдгээ гэж бичсэн байсан. За тэгээд тухайн байршилд нь очиж үзээд цагдаа нар маш аимшигтай зүйлийн гэрч болцгоосон. За гэрт нь явж орсон даруйд бол агаарын хэм гадаа байгаагаас нь хүүтэн, агааржуулагчаа бол хамгийн хүүтэн дээр нь тавьсан байсан болохоор гэр бол нэлээд сэрүүхэн. За тэгснээ гэрийнх нь ханийн булан тохой гэд хаа сайгүй шүршдэг будгаар баахан юм бичсэн. За тэрэн дээр нь болохоор би бол бүтэхгүй амтан 100хан доторхыг хар гэд галзуухны өрөөнд баахан тийм сум заагаад бичсэн байсан. За 100 гэдэг нь болохоор нөгөө плетикний доор байдаг 100-ыг бол хэлж байгаа. За тэгээд мэдээж нөгөө заасан 100-ыг нь онгойлгоод харсан чинь тэнд нь айдын хоолыг амийн хороогоод хийцэн байсан. Тэдний гэрээс айдыгийн тэмдэглэлийн дэвтрийг нь олж дотор нь харин зайг болохоор нийт 8 хуудсанд нь маш нарийн мэдүүлэг болохоор зүйл бичээд айдыг яаж хоолойг нь боосон аасныхаа дараа биеийг нь хэрчээд хоол болгож тийм маягаар цогцсыг нь устгаж үгүй хийх талаараа бодож исэн ч гэсэн тэр зүйлээ дуусгаж чадаагүй. Тэгээд өөр газар руу явж очиод өндрөө сунаж амиа хорлсон байсан. За ингээд энэ аимшигын түүхийг маш олон хүн мэдэж авсан. За хэргийн газрын зурагч гэсэн олон нийтэд тарж яг аль байранд энэ зүйл болсон гэдгийг ч хүмүүс мэддэг. Тэгснэ тэдний түрээсэлжсэн байр нь одоог болтол өөр хүмүүст түрээслэгдсэн хിവэрэ байдаг. Айдыг алаад хийцэн байсан 100 одоог болтол тэр байранда байдаг гэсэн байна. За ингээд ийм нэг аимшигтай хэрэг байна. Хисаши Оучи гэх энгийн нэгэн хүнтэй сууж хүүтэй болсон Япон эрэгтэй талаар одоо өгүүлэх болно. Тэр бол өдөрт нэг хайрцаг тамхи татдаг. Ахлах сургуульд байхдаа рагби тоглодог байсан гэх мэт бусадтай л адил энгийн нэг иргэн байгаа. 1999 онд тэр JCO Токаймура гээд Японы атомын цахилгаан станцад ажилд орсон. За Хисаши болон түүний хамт ажиллагчид нь багаараа Жойо гэх өмнөхөөсөө шат ахиулах төвшний реакторын түлшийг бий болгох үүрэг бол хүлээж авсан байсан. 1993 оноос хойш JCO гээд цахилгаан станц нь бол өөрсдийн бүтээмж болон ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд маш олон зүйлсийг туршиж тэр хэрээрээ аюулгүй байдлаа алдагдуулж исэн. Үнэн хэрэгтээ бол тус компани нь бусад ямар ч атомын цахилгаан станцын баримталдаг дүрм журамтай зөрчилддөг өөрсдийн гэсэн тийм дотоод дүрмтэй байсан. За тэрийгэ сүүдрийн хөтөч гэд нэрлэлсэн. За тэрхүү сүүдрийн хөтөч нь хэд хэдэн алхмуудтай бүгд аюулгүй байдлыг хангаагүй ямар нэг зохицуулалтгүй байдаг байсан. 1999 оны 9 сарын 30-ны өдөр Хисаши Оучи тэрхүү Жойо гэд түлшийг бий болгох ажилд оролцох үеэрээ маш том ган савн дээгүүр биеэрээ өнгийгөөд гартаа юулуур барьцсан. За хараа өөр нэг ажилтан болохоор юулуур лүүн чиглүүлээд хүчтэй уусмал цутгаж исэн. За тэгээд тэрхүү ган савн бол яг үнэндээ цацраг итүгт бодисыг хадгалах зориултын биш. Тэгэхээр ийм аюултай нөхцөл байдалд Хисаши болон түүнтэй хамт ажилладаг хүмүүс маш игзэгтэй гэж нэрлэгддэг аюултай үйл явдалд гар бие оролцож исэн гэсэн үг. Тухайн савнаас арай хол сууж исэн хүмүүс бол аюулд өртөөгүй аврагдаж чадсан. За тэгээд тэрхүү зүйлийг хожим нь тайлбарлахдаа маш хүчтэй чанга дуу чимээ түүнтэй зэрэгцээд бол цэнхэр өнгийн гялбаа өрөөг бүхэлдэн дүүргсэн гэж бол ярьж исэн. За тэгсэн чи тухайн цэнхэр өнгийн гэрэл нь болохоор маш өндөр түвшний цацраг. За тэгээ Хисаши болохоор яг тэр төмөр сав руу биеэрээ тонгойцсон байсан хүн нь болохоор цацраг бол түүний биеэр нефт дамжиж хамгийн их хохирол амссан хүн нь болсон юм байна. Аимшигтай чанга чимээг сонссон даруйд аврах баг тухайн өрөөнд очиж Хисаши болохоор цогсоо зайгүй бөөлжөж
толгой нэргэж дотор нь муухаарсан байдалтай. За биедээ бол ямар ч ил шарах байхгүй. Тэгээ бас яг дэлбэрэлт биш болохоор ил харагдах гэмтэл байхгүйсэн. За гэхдээ хамгийн харамсалтай нь бол Хисаши 17 сиверт цацрагт өртсөн. За энэ нь бол хүн төрөлхтний түүхэнд урд хожид байгаагүй хамгийн өндөр цацрагт өртсөн хүн гэдгээрээ тэмдэглэгдэж үлдсэн байдгийн байна. За Хисашиг нисдэг тэргээр яаралтай эмнэлэг рүү бол хүргэсэн. Тэгээ түүнийг үдсэн эмч сувилагчид Хисашигийн биеийн байдал эхний хэдэн өдрүүдэд асуудалгүй юм шиг байгаад нь бүгд гайхаж хүлээж авч байсан. Гэмтэж түлэгдсэн ямар ч шарах байхгүй. Баруун гарынх нь хэсэгт жоохон улайцсан. Том сав руу тэр бол тонгоохдоо нэг гараа тулаад хавчулсан байсан болохоор тэрнээс нь үүдсэн тийм улаалт байсан. Бусдаар бол эв эрүүл зөв зүгээр хүн шиг эмнэлгийн ажилчидтай хаяа хөвгчлөлтэй зүйлс ярилцаад удахгүй гэртээ харна гэж яриад юу ч болоогүй юм шиг бүх зүйл нь хэвэн байсан. Харамсалтай нь бодит амьдрал дээрээ тэр цацрагт өртсөн даруйдаа бараг амиа алдсан гэж хэлж болно. За арай ойлгомжтой тайлбарлыг гэх юм бол алхаж буй сүнсний үе шат гэж энэ үйл явдлыг бол нэрлсэн байдгийн байна. Маш өндөр левелийн цацрагийн улмаас Хисашигийн бүх хоромсоомууд нь устж үгүй болоод биед нь эсийг үржүүлэх боломжгүй болсон гэсэн үг юм байна. Тэгээ үндсэндээ бол гаднаас нь харахад бүх зүйл нь хэвийн сайн байгаа юм шиг боловч бие нь тэр чигтээ цогцос болж хувирах тийм нэг аимшигтай зүйл аль хэдийнэ эхэлчихсэн байсан гэсэн үг. Түүний туулж байгаа бүхнийг эмчнэр олж мэдээд за Хисашид өөрт нь бүх зүйлийг тайлбарлаж хэлсэн боловч тэр бол тийм ч ноцтой үр дагаварт хүрчин гэж бол төсөөлөөгүй. Бодол санаа нь эрүүл сарвал байгаа юм шиг санагдаж за хэд хоногоос бүр сайжраад зүгээр болчих байх. Цаашаад амьдралдаа харин цусны хорт хавдрал тусч магадгүй гэж бол бодож байна. Цацраг итвэхт бодисоос болж ихэнх хүмүүс бол хорт хавдраар өнгөрдөг болохоор тийм л бодолтой байсан юм. Гол нь хурдхан л гэртээ хармаар байгаа ч эмнэлэгт бодсноос ч илүү удаан хэвтэх шаардлагатай болсон гэдэгтээ тэр бол санаан зовж исэн. За ингээ 3-7 хоногийн дараачаас Хисаши гидснээсээ тусаалтаж арьс нь бүхэлдээ хууларч унаж эхэлсэн юм. Эмчнэр бол түүний биеийн шингэнийг хэвэн байлгахын тулд арьс шилжүүлэн суулгахыг оролдсон боловч огт амжилт олоогүй. Тиймээс яг бол мууми шиг тэр чигтэн биенээр түүнийг ороож эхэлсэн. 11 сарын 27-нд буюу цацрагт өртснөөс хойш бараг 2 сарын дараа гэхэд Хисаши амьд хിവэрэ байсан. Гэхдээ түүний биеийн өвдөлт дээд зэгтээ хүрээд эмнэлгийн зүгээс түүнийг комонд оруулахаар тийм шийдвэр бол гаргасан. За комонд орсон байх үеэрээ 3 ч удаа зүрхэн зогсож тухай бүртэн сэхин амьдруулах шаардлагатай болж исэн. Яг 3 дахь удаад нь эмчнэр бол түүнийг сэргээхээр оролдож явах үеэр Хисаши өөрөө сэрээд одоо болно зогс энэ өрөөнөөс гар намайг ганцаараа гин үлдээ гэж хэлсээр байсан боловч тэд бол гарч яваагүй. Учир нь юунда гэсэн чинь Хисашиг аврахтаа бол гол нь биш харин эмч сувилагчдын аль аль нь ийм төвшний цацрагийн нөлөөлөл хүний биеийг ямар болгодог мөн хийж байгаа эмчилгээний түүнд хэр сайн нөлөөлж ийн гэдгийг судлах нь тэдний хувьд сонирхолтой байсан. За ерөөсөө л урд нь хизээч тохиолдож байгаагүй явдлаас суралцаж мэдэж авах юу л байна тэр бүгдийг бодит жишээнээс хажуунаас нь харах гэдэг тэдний хувьд алдаж болохгүй боломж байсан. За энэ бүхнийгээ тэд бол цаашид бусад хүмүүсийн амь насыг аврахад маш том тус хүргэж гин гэж өөрсдийгөө зөвтгөжсэн ч гэсэн тэр гэж хэлхийн аргагүй маш аимшигтай өвдөлтийг яс махандаа тултал мэдэрчээсэн гэдэг нь бол аимшигтай. Хисаши амьсгал хураахын өмнөхөн хүртэл өөрөө бол ингээд ярьж юм хэлж чадчихсан. Тэр эмч сувилагчдад хандаж би туршилтын тулаа бишээ гэж бол хэлсэн маа. Ингээ бүхэл бүтэн 83 хоногийн турш аимшигтай өвдөлт тарчлал донд байсаар тэр бол 1999 оны 12 сарын 21-нд 35 наснда нас барсан юм байна. Ингээд энэхүү Хисаши Оучигийн түүх дэлхий даяар төв алгасан яригдаж хэдийгээр тэр амьд мэнд харагдж байгаач биеийнх нь эдээс аль хэдийнэ өвхөж алхаж буй сүнс гэх нэршил ийм зүйлээс үүдэлтэй гэдгийг бүгдээрээ ямартаач мэдэж авлаа.
2017 оны 7 сард Jerome Kennedy түүний эхнэр хоёр бол унтлагын өрөөндөө за мөн 10 сартай охин нь бас л одоо тэдний унтлагын өрөөний буланд нь байх өөрийн манежинда унтах гад байжсэн чинь тэдний гэрийн таацны хэсгээр чимээ сонсогдож эхэлсэн. За таацны дээр бол тэдний мансарт нь байдаг. Тэгээ мансарт нь яг ч одоо хүн ороод талхаад явж болох ч юм уу тийм том зайтай бол биш. Зүгээр л одоо юм хадгалах гад тавьчдаг мөлхөөд явахар хэмжээний тийм жижигхэн тэгээд ч барагтаал ер нь дээшээ гараад байдаггүй. Тэнд байршуулсан ч зүйл ер нь бол байхгүй. Бараг тэдний одоо байшингийн хэрэгэлдэггүй хэсэг гэвэл тэр мансартыг бараг хийлж болно. За тэгээ бараг юучгүй шахуу мансартанд жижигхэн амтан энэ төр одоо орцсон боллоо гэж эхэндээ бол бодоод угаасаа ч тэдний байшин бол нэлээд хуучных болохоор хэрэм эсвэл өөр ямар нэг одоо зурм ч юм уу нэг тийм жижигхэн амтан орцсон дотор нь бужигнуулж ин даа гэж бодсон. За тэгээд чинийх удаан одоо төчгнээгүй тэгсгээд чимээгүй болсон. За тэгсэн чинь маргааш нь Жером болохоор ямартаач дээшээ хараатахыг гэж гарч идэнгээ бариад харсан чинь яг одоо шууд энэ гэд хэлэх тийм дуу чимээ гаргаж исэн амтан ч юм уу эсвэл ямарваа нэг зүйл огт дотор нь байгаагүй. За тэгээ бас тэр бол тоохгүй орхисон. Тэр үеэс бол хэд хоног өнгөрч мансартанд ер нь одоо ямар ч дуу чимээ гараагүй. За тэгээ чимээгүй болцсон болохоор тэгсгээд тоолгүй орхисон байсан чинь нэг орой ахаад мансартанд чимээ гараад Жером бүр тэр чимээнд нь гинт ингээд цочоод харсан чинь хүүхдийнх нь менежний дээхэн байдаг агаар жуултын хоолойгоор нь гарч идэн тусаад тийм мэдээж харсан зүйлтэй бол сандарч цочоод шууд тэр агаар жуултын тагийг нь татаж аваад өнгийгөө харсан чинь юу ч харагдаагүй. За угаасаа ер нь бол тийм нүхээр одоо хаана юу байна гэд харах бол хэцүү. Тэгээд ч яг өөрөө очиод одоо юу болоод ингээ харсан чинь ахаал одоо чив чимээгүй болцсон. Буцаад нөгөө тагийг нь тэр бол тавьчаад тэгээд унтахаар хөвцөн. Мэдээж ийм үйл явдал бол түүнд эвгүй санагдсан болохоор маргааш өглөөнд босонгуудаа эхнэртэй юу болсон талаараа хэлээд мансартнаас нэг тийм сонь дуу чимээ гараадах юм гэсэн чинь ямар нэг жижигхэн амтаа орцсон байлгүүдээ гэхээр нь өчигдөр бүр гарч идэн тусч яхахыг нь би харсан гэдгээ нөхөр нь хэлсэн. За тэгээл мэдээж хин хинийхэнд хувьд жоохон эвгүй бол санагцсан. Тэгсэн чинь эхнэр нь болохоор манай хажуугийн байранд засвар хийгдэж байгаа юм байлээ. Тэгээ тэр засварын ажилчдын хин нэг нь шүн одоо илүү цагаар ажиллаад тэгээд тусгасан гэрэл нь одоо манайх руу бас тусаад таарсан байлгүүдээ гисэн арай нэг амьдралд ойр гаргалгаа бол эхнэр нь ярьсан байгаа. За энэ байр гэхдээ бол яг тусдаа тийм хаус энтер бол биш. Яг нэг тийм одоо хамгийн дээд давхрын айлууд нь одоо орон сууцны байраас гадна давхар одоо мансарттай хийгдсэн байдаг. Тийм орон сууц гэсэн үг. За тэгээ хажуугийн хөршийн айл нь ч гэсэн мансарттай. Тэгээ тэрийг нь тусгаарлах ханаар хоёр хуваагдсан байдаг. Тийм орон сууц гэд ойлгож болно. За тэгээ үнэхээр одоо эхнэрийнх нь хэлсэн шиг тийм болсон болов гэд хажуугийн хөршийн айлынхаа хаалгыг нөхөр нь ол тогшоод танад засвар хийгдэж байгаа гэсэн. Тэгээ тусгаарлах хананд маань ямар нэг гэмтлэнтэр болоод манайх руу тэр дуу чимээ нь орж ирээд байгаа болов уу гэж асуух маягаар тандаж хэлсэн чинь бид нар шүн болтол ер нь бол ажиллаагүй гэж хэлсэн ба. Тэгэд чинь байраа зарах гад засвар хийж байгаа. Яг одоо мансарт хэсэгт засвар хийхдээ анзаарсан юм нь юу байсан гэхээр тусгаарлах хангалттай тийм зузаан бат бүх юм бэлээ. Тэгэхээр одоо эвдрээд танаа ханыг гэмтээсэн зүйл бол байхгүй гэж бодож гин гэж нөгөө хөршин хэлсэн ба. За тэгээ энэ ярианд нь бол Жером болон эхнэр хоёр нь бараг л одоо юу гэж хэлхээ мэдэхгүй байдалтай болсон. Тэгснээ хоорондоо ярилцаад за ерөөсөө л мансарт хэсэгтээ камер байршуулчихъя. Тэгээ хин дуу чимээ гаргаад байгаа. За бас хин тэгж гэрэл тусгаад яваад байгааг нь харчиж болно гэж бодцгоосоо. За Жером бол тухайн өдрөө яг гарч аваад тийм жижигхэн хяналтын камер худалдаж аваад тийм мансарт хэсэгтээ байршуулад тэр өдрөө 50 амгалан унтаж амарцгаасан. Оройн бол ямар нэг чимээ олж сонсоогүй. Бас ямар ч гэрэл тусгаад байгааг тэр бол ер нь анзаараагүй 50 байсан маа. За тэгээ маргааш нь нөгөө камер дээр бичигдсэн зүйлээ шалгаж байхдаа ер нь одоо ямар ч чимээ гараагүй юм чаа юу ч харагдахгүй байхаа гэж бол бодож исэн маа. Тэгээ ер нь ямар нэг бол аль нь хүлээлтэхгүй байсан. За тэгсэн чинь харсан зүйл нь зүгээр л түүнийг бол шоконд оруулсан маа. Жером эхнэр бас охин нь нам унтцсан байх үеэр за нөгөө хажуу хөршийн болон тэдний гэрийн тусгаарлах ханын завсраар нь тэдний хөрш болох Роберт Аврила гэд эрэгтэй гартаа дрил барьсан нууцаар мөлхөөд
камерт нь хүртсэн байсан. Яг урд өдөр нь бол Жером түүнтэй уулзаад мансартанд чимээ гараад ахын гэд ярилцжээсэ хүн нь шүн тэгээд хулгайч шиг айлын мансарт дамжаад дрил бас нэг тийм банц барьсан Жеромийн дээвэр дээр нь түчигнээд байсан болж таарсан. Тэр нэг гартаа барьсан байсан банц шиг юм нь болохоор Жеромийн дээвэр рүү орох хэсгийг хаацсан байсан хэсгийг нь дрилдэж онгойлгож жогоод тэрийг нэг хэсэгт нь эвтэйхэн тавьснаа ахиж цаашаа мөлхөж явсаар агаад яг охиных нь манежны дээхэн хэсэгт нь дрилдэж жижигхэн тийм нүх гаргаснаа өөртөө эвтэйхэн байрлал аваад Жеромийн охин руу бүхэл бүтэн 30 минут хараад хөвцсөн маа. За тэгснэ буцахтаа нөгөө модон банц дрилээ авч мөлхөөд өөрийнхөө мансартны хэсэг рүү гараад тэгээд яваад өгсөн. За ийм хачин гажиг эмийг харсан Жером бол шууд л цагдаа дуудаж камерт бичигдсэн бүх дүрсийг нь үзүүлээд за тэд бол Робертыг дуудаж гаргаж ирээд баривчилж авсан. Дараа нь өөрсдийн мансарт руугаа гараад харсан чинь за энэ тэнд бол бүр баахан дрилдээд нүх цоолоод гаргацсан. Тэрийгэ бөглөөд юмар аргалаад орхигдсан байсныг нь бол олж харсан. Тэгэхээр тэрхүү хөршин эрэхтэй ганц 2 удаач биш бүр хид удаа тэдний гэрийг шүн нууцаар тагнуулдаж за ялангуяа нөгөө 10 сартай охиныг нь тэгж удаан харж гаж хүслээ гүйцээдэг байсан гэдгийг нь ойлгосон. Тэдний хөршид бол бусдын эд хөрөнгө орон сууцанд зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэсэн зүйл ангаар 5 жилийн тэнсэн харгалзах ял гэхээр яг шоронд ороогүй ч гэсэн тухайн хүн маань дахиж тиймэрхүү хэрэг үйлдэх юм бол шоронд суух ял аавна гэсэн үг. Тийм учраас 5 жилийн туршилтын хугацаа гэж олгосон юм билээ. За мөн Жеромийн гэр бүлд нь $2245 нөхөн төлбөр олгох шийдвэр гарсан юм байна. Түүний энэхүү гаж үйлдлийн хүмүүс педофил байх гэж дүгнэхэд хүрсэн юм байна. Колтон гэ залуу болон түүний ихэрт тохиолдсон үйл явдлыг ярих болно. За энэ залуутай байсан ямар ч хүн үргэлж инээж тэр өөрөө ч гэсэн маш тийм содонч гэмээр инээдэг болохоор түүний инээдийг халдварладаг гэж ойр тойрных нь бол ярьдаг. За хаа байгаа газараа хүмүүсийг хөгжөөж явдаг, хамт байхад хизээч уйдахааргүй хүн гэж хэлэхэд бараг болно. За тэр хэдийгээр гаднаас нь харахад маш аз жаргалтай, амьдрал нь хэвийн юм шиг байгаа боловч за нэг хэсэг бол сэтгэлээр унаж тэрийгэ өөрөө эмчлэх гэж нэлээд тийм хичээж исэн байдаг. За 18 настайдаа тэр бол харт амхинд нэлээд донтож 25 таадаа өөрийнхөө үеэлтэйгээ харт амхинаас болж маргалдаад тий амийг нь хүнөөцсөн учраас түүнд бол шоронд бүх насаараа суух тийм ял бол оноосон юм байна. За Колтны хийсэн зүйл нь мэдээж гэр бүлийнхэнд нь маш хүчтэй нөлөөлж ялангуяа Кейлин гээд өөрийнх нь ихэрт нь хамгийн хүнд туссан. За Колтон бол түүнтэй хамт эсвэл өөр гэр бүлийнхээ хинтээч байсан үргэлжл хамгийн хөгжилтэй хинтээч нээлттэй байж чаддаг гэд орон зайг нь дүүргэх хүн байхгүй юм шиг тийм онцгой нэгэн байсан болохоор түүнийг өгүүлж шаналх нь аргагүй байсан баг. Кейлин уг нь болвол ихэртэй туслахыг оролддог байсан ч гэсэн татаж гаргаж чадаагүй. Тэгээд ч эрүүгийн ноцтой гэмт хэрэг үйлснэгийг сонсоод бүх зүйл түүний хувьд дуусах шиг болж яаж ч хичээгээд юу ч хийж чадхаасаа өнгөрсөн гэж бодголсон. За Кейлин өөрийн ихэр ахтаа тусалж чадаагүй өнгөрсөн ч гэсэн өөр яг ахтай нь ижлэхэн харт амхинд донтсон. За яах ч аргагүй болсон байгаа хүмүүст туслаад яг ихэр шиг нь юу ч хийгээд нэмэргүй болохоос өмнө өөрийн зүгээс чадах бүхнээ зориулъя гэж шийдээд Юта мужид нийгмийн ажилтан болохын тулд зориуд тэр төрлийн мэргэжлийг сонгож суралцсан байсан. За яг тэгээд нийгмийн ажилтан болоод бусдад чадах чинээгээр туслана гэж бодож исэн ч харамсалтай нь яг тухайн салбартаа амархан тэр бол ажил олж чадаагүй. Бодсноос нь бол хэцүү байсан. 2014 он хүртэл ажил гойролж хааны газраас түүнийг ажилд орохыг нь зөвшөөрөхийг хүлээж авах үеэр түүнд нэг маш хачирхалтай явдал тохиолдсон. Хүн болгон л бараг юу болчвоо гэж хүлээж авч байсан юм. 2014 оны 9 сарын 26-ны оройн 9 цаг өнгөрч явах үеэр Кейлин бол 911 рүү дуудлага хийгээд за түүний байрны ойролцооныг маш аимшигтай зодон болж байгаа талаар хэлээд за тэгээ хин нэгэн гэмтгээс өмнө энэ зодоныг салахгүй бол хүн амны хэрэг баг гарах үедээ гэж айсан байдалтай бол ярьсан. За тэгсэн чинь дуудлагын ажилтан бол түүнээс зодооны үеэр хүмүүс галт зэвсэг ашиглаж ирсэн үү гэж асуусан. Тэгсэн чинь тэр болохоор тийм гарбуу байсан гэж хэлсэн. За ингээд ярьсныхан дагуу хаягаар нь эргүүлийн цагдаа нар очсон байгаа. За тэгээ очсон чинь нэг хурмын үйл ажиллагаа болж исэн. За тэр Кейлиний амьдардаг байрных нь нэг давхарт нь ресторан маягаар үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ тэнд нь болохоор ямарваа нэг хүлээн авалт баяр наадам гэд хүмүүс ихээр цуглардаг тийм газар байсан юм байна. За тэгээ цагдаа очсон дараа нөгөө хурмын ивент рүү нь явж ороод
тэнд одоо ямар нэг хэрүүл маргаан за эсвэл одоо зодон энэ төр болоод байгаа мó гэд асуусан чинь тэд нар өдөө өөрсдөө бүр ингээ гайхацсан. Бид нар болж өгвөл ингээ дуу чимээ баг гарахыг хичээж байгаа огтхонч тийм маргаан эсвэл зодон энд ерөөсө болоогүй хин дуудлага өгсөн болоо гэсэн одоо бүр өөртөө ингээ гайхацсан байжсан. Яг 20 байсан болохоор нэг удаа салют бол буудуулсан гэдгийг хэлээд ямар салют байсныг нь одоо харуулсан чинь зүгээр нэг тийм энгийн жижигхэн хямд одоо хаасайгүй зарагдчихлээ байдаг. Тэгээд ч одоо нэг их тийм одоо дуу энэ төр гаргаад байдаггүй тийм нэг амар тийм том сүртэй салют байхааргүй тэгээ тийм шатцсан салютаа тэд нар бол үзүүлсэн. Тэгээ энэ байдлаас нь харахад бол Кейлин зүгээр л одоо салютыг нь бууны чимээ гэж бодоод тэгээ бусад чимээг нь зодон зохион гэж андуураад дуудлага өгсөн байхаа гэж бодоод тэр газраас бол эргүүлийн цагдаа нар явсан юм байна. За тэгээ байжсэн чи яг цагийн дараа Кейлин ахаад 911 рүү дуудлага хийсэн. Оператор ингээд уцаа авсан даруйд тэр бол уцаа тасалсан маа. Тэгэхээр нь буцаага залгасан чи Кейлин нэг сонин одоо буфтнаад байгаа мó гэмээр эсвэл одоо андуураад 911 руу залгацсан болооч гэж бодогдохоор сонин байгаад харна. Нөгөө оператор түүнд хандаад та минут гарангийн өмнө 911 руу дуудлага хийсэн. Таны одоо бүх зүйл зүгээр үү? Хаана байгаагаа бидэнд хэлээрэй гэхтэн хаягаа тэр бол юусоо тодорхой одоо ойлгомжтой хэлж чадахгүй гүйцэд ярахгүй ингээд буфтнаад тэгснээ надтай хамт амьдардаг эмэгтэй намайг одоо хий юм хардаг, хий юм боддог, параноид гэдээдгаа. Гэхдээ би бол ерөөсөө тийм хүн бишээ гэж хэлсэн юм. Тэгээ жоохон байжснаа арай нэг тайвширсан юм уу яасан. Бараг ингээ ямар ч шалтгаангүйгээр одоо 911 рүү дуудлага хийсэнд намайг уучлаарай гэхэд нь оператор болохоор бүх зүйл зүгээрээ гэж хэлээд аль аль нь уцаа тассан. За тэгснээ маргааш өглөө нь болохоор Кейлин ахаад 911 рүү дуудлага хийсэн буюу за 24 цагийн дотор бол одоо 3 дахь удаага залгаж байгаа нь бол тэр байсан. Өглөө залгахдаа тэр яг л одоо галзуу хүн шиг үй орилж чарлаад гэрлүүн 2 хүн хулгай хийхгээ ороод ирсэн гэж хэлснэ. Тэр хүмүүс рүү эндээс зайл гэж орлоод тэгснэ оператортай нэг яриад нэг болоод яг одоо мэдээлэл авъя гэхээр олигтой юм хэлэхгүй байжсэн аа. За арай аюулгүй газар очиод ярих боломж байна уу гэд оператор нь хэлсэн чинь үгүй гэснээ бүр ингээд амар орилж уйлаад манай гэрийн яг үүдэнд 2 хүн байгаа болохоор хажуугаар нь би гараад явж чадахгүй байна гэж хэлсэн маа. Хаягийн дагуу эргүүлийн цагдаа нар замдаа гарсан байгаа. Тиймээс одоо сандралгүй байгаа өрөөнөөсөө гаралгүй байж за уцаа бас битгий салгаарай гэж хэлсэн. За тэгээ байжсэн чи Кейлинтэй хамт амьдардаг Carol гэд нэртэй эмэгтэй өрөөнд нь орж ирж байгаа бололтой. Кейлин юу болоод байгаа юм бэ? Яагаад ингэж орилоод байгаа юм? Хинтээ ярьж байгаа ингээ асуусан чинь Carol чи хурдан наашаа ирээд тэгээ наа хаалгаа төгж 2 хүн ороод ирсэн манайхаас хулгай их чинь цаан чин байгаа тэнд байна гэж одоо нөгөө одоо Carol руу хандаж бүр ингээ орилж гисэн. За нөгөө Carol гэдэг эмэгтэй нь бүр гайхацсан, гэрийн хаалга хаалттай. Тэгээд манайд хинч байхгүй штэ. Дотор хинч орж ирээгүй гэж хэлсэн чинь Кейлин одоо хэсэг чимээгүй болсноо. Бодолтой жоохон төөрөгдсөн юм уу гэмээр байжгаад за би яг яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Гэхдээ л хин нэгэн манайх руу орж ирсэн. Би сонссон. Тэднэрт манай гэрийн төлхөөр байгаа юм шиг байна. Орж ирчээд тэгээ гараа явцсан гэж хэлсэн. За тэгээ удаачгүй байж тал одоо эргүүлийн цагдаа нар тэдний гэрт нь бол явж ороод харахад хин нэгэн гадны итгээд орж ирсэн гэсэн ямар ч уулмөр бол байгаагүй. За тэгээд ч гэрээс нь ямар нэг зүйл хулгаад алдсан ч юм уу. За ямар нэг зүйл тохиолдсон гэх юу ч юусоо байгаагүй. Кейлин болохоор өөрөө ингээд маш эвгүй байдалд орсон. Тэр нөө ирсэн цагдаагаас бас тэгээд нөгөө хамт амьдардаг Carol гэдэг эмэгтэйгээс уучлал гуугаад тэр зүйл бол өнгөрсөн юм байна. За тэгээд дараа нь Кейлин болохоор ээж рүүгээ залгаад юу болсныг ярьж за өөрийгөө 911 рүү дуудлага хийсэндээ ч гэсэн итгэхгүй байгаа. За бүр 3 удаа залгасан. Тэгээд ч одоо яг миний хийсэн зүйлс бүгд үр дүнгүй байсан. Би бүр тэрнээсээ санаа зовоод байна гэж одоо ярьсан. За тэгсэн чинь ээж нь хөрхий Кейлиныг тайвшруулад ямар нэг муу зүйл болоогүй л өнгөрсөн бол зүгээрээ одоо битгий санаа зовоорой гэж тайвшруулсан. Кейлин бас тэр өдөр одоо юу хийх гэж байгаа талаараа яриад хит хитэн газар ажилд орох хүсэлтэд явуулна. За бас үдээс хойш гэхэд одоо өрөөгөө цэвэрлэх талаараа тэр бол ээжтэй хэлээд тэдний хоорондын яриа ерөнхийдөө өндөрлсөн. За ингээд тэр оройно буюу 9 сарын 27 оны 5 цаг 45 минутын үед Кейлин болохоор өөрийн Феликс гэд нэртэй жижигхэн хоогоо дагуулад амьдардаг орон сууцныхаа байрнаас гараад тэгээ машины зогсоолын хэсэг рүү явж байгаа нь хяналтын камерт бол харагдсан байдаг. За тэгсэн чинь Кейлин болохоор гутлахгүй хөл нүцгэн нэг майк тэгээд богино шорт өмссөн. Тэр өдөр нь одоо тийм хөтөн бороотой байсан болохоор тийм хувцастай гарна гэдэг нь өөрөө жирийн үзэгдэл бол угаасаа биш. Тэрсэн байсан хоогоо тэр бол доош нь буулгаснаа.
сонин тийм үйл хөдөлгөөн хийгээд хинч хажууд нь байхгүй байхад яг л одоо ингээд ярилцаад хүнтэй юм яриад байгаа юм шиг гар хөлөө хөдөлгөөд зогсож байгаа юм шиг тийм биеийн хилэмж одоо тиймэрхүү байдалтай бол харагдчихсан. За тэгснэ 15 минут орчмын дараа хоогоо дагуулад байрлуугаа эргээд явж байгаа бололтой хяналтын камерт бол тэр харагдгаа болсон. Зарим нэг түүнийг харсан оршин суугчид нь бол хэлэхдээ одоо тэр бол ингээ уйлаад ах шиг байсан гэж ярьж байсан. За Кейлин болохоор хотхон руу орох хаалгыг онгойлох гэж нэлээд оролдож ийснэ. Нохоогоо газар буулгаад за нөгөө тийшээ харснаа тэр чигээрээ гүгээд бол алга болцсон. За тэр бол гар утасгүй цүнх төрөвчнч байхгүй. За хамгийн хайртай бүр хизээч ингээ биесээ салгадаггүй нохоогоо үлдээгээд тэг гүгээд бол алга болцсон. За тэгээ орой болж Кейлины гэрийнхэн одоо огт холбоо тогтоож чадахгүйсэн болохоор тэгээд ч 3 чудаа одоо 911 руу сонь дуудлага хийжсэнийг нь ээж нь мэдсэн болохоор муу зүн совинд татаад цагдаа руу залгаж одоо алга болсон хүний репорт өгсөн юм байна. За дуудлагын дагуу бол Кейлины амьдардаг хотхонд нь ирсэн цагдаа нар хамгийн эхлээд гаднах хяналтын камеруудыг шалгаж үзсэн. За тэд нар бол аль хэдийн 24 цагийн дотор Кейлин 3 чудаа үндэслэлгүй шалтгаанаар дуудлага хийсэн гэдгийг нь угаасаа мэдчихсэн. За тэгээ түрүүний ярьсан шиг одоо бороо орж яхад ингээд майк шорттой хөл нүцгэн хин ч одоо хажууд нь байхгүй байх чаа ингээд хий юмтай яриад гар хөлөө хөдөлгөө зогсож байгаа юм шиг тийм байдалтай байгааг нь бол харсан. За Кейлины эцэг эхээс тэд бол мэдээлэл авах зорилгоор охинчоо одоо ингээд хар тамхины ямар нэг төрлийг хэрэгэлдэггүй, ямар нэг эм бэлтмэл уудаггүй, сэтгцийн эрүүл мэндийн асуудалтай юу гэж асуухад үгүй ээ тэр бол урд нь ерөөсөө ингээд сэтгцийн эрүүл мэндээсээ болж эмнэлэг эмчит одоо үзүүлсэн түүх байхгүй. Бас одоо хар тамхи мансууруулах эм бэлтмэл огт хэрэгэлдэггүй. Түүний ихэр нь бол тиймэрхүү асуудлуудаас болж шоронд хоригдсон болохоор тэр зүйлээс ер нь бол одоо маш тийм хол байдаг хүн. Харин ч нийгмийн ажилтан хийх гээд ажил хайгаад явж исэн хүн гэх мэт бүх зүйлсийг нь бол тэдэнд хэлсэн. Ер нь бол Кейлин амьдралтаа урд нь хизээч тийм хачирхалтай үйлдэлүүд гаргаж байгаагүй. Сүүлд 911 рүү 3 удаа залгсан байсныг нь хараад бид нар ч гэсэн маш их гайхсан гэж ярьсан. За ингээ Кейлинийг хайх ажиллагаа өргөн хүрээг бол хамарсан. Цагдаа нар болон сайн дурынхан гээд бүгд идэвхтэй одоо ойр орчмыг самнаж хайж эхэлсэн. За төөгөрч зогсохгүй Кейлины эцэг их хувийн мөрдөн байцаагч хөлслөөд алга болсон явдал дээр нэмэлт одоо тусламж авахар болоод алга болсноос хойш одоо хэдэн 7 хоног үргэлж илсэн ч үнэхээр түүний хаана байгааг хинч мэдэж чадаагүй. За ингээ алга болсон өдрөөс бүхэл бүтэн 17 хоногийн дараа буюу бүр 70 хоногийн дараа одоо 12 сарын 1-нд хотын тогтцол үйлчилгээний ажилчид Жордан голын ойролцоох ус зайлуулах хоолойг шалгаж авах үеэрээ буюу за одоо нөгөө Кейлины амьдардаг байсан хотхны одоо ойролцоохон байдаг газраас нь хэсэг бут сөөгний хажууханд живцэмүү гэмээр байдалтай амиа алдсан хүнийг бол олж харсан. За тэгээ тэр хүн нь болохоор Кейлин одоо болж таарсан. За түүний биеийн хагас нь усанд, за хагас нь ил байсан болохоор татаж гаргаж ирсэн. За шууд бол өхлийн шалтгааныг нь нарийн тодорхойлж болж чадаагүй. За угаасаа тэр бол усан дотор бараг алга болсон цагаасаа хойш буюу 70 хоногийн туршид шахуу одоо усан дотор байцсан юм шиг тийм байдалтай. За тэгээ биеэс нь болохоор хар тамхи мансууруулах бодисны төрлийн зүйл хэрэгэлсэн байгаа эсхийг нь шалгахад огт хэрэглээгүй гэдэг нь бол тогтоогдсон. За бас уушгинд нь ус байхгүй байснаас нь үзэхэд живж амиа алдаагүй гэдгийг нь бол илтгэжсэн. Тэгээ амьдардаг байрнаас 8 км гарангийн зайд тэр бол олцсон юм байна. За мөрдөгчдийн эхний таамаглалаар Кейлин болохоор гимтээд тэгээд гол руу унтсан. За унсныхаа дараа урсгалд түрэгдээд 8 км гарангийн зайтай явцсан гэж үздсэн боловч яг гэрийн ойролцоох хэсгийн гол нь болохоор тийм гүйхэн байдаг учраас яг тэгж хүн унангуудаа шууд урсгалт нь одоо ингээл автаал явчихаар хүчтэй биш гэж одоо бусад хүмүүс бол таамгийг нь бас няцааж ийсэн. За харин Кейлин 8 км гараг явсны эцэст бол замдаа ямар нэг гэмтэл авснаас болоод амиа алдах үедээ гол руу унаж таарсан. За тэгээ живснээс биш гэмтлээс болж амиа алдсан гэсэн таамаг нь арай үнэнд одоо ойр байсан ба. Цагдаа нар түүний өхлийг одоо санамсаргүй асуул гэж үздсэн боловч гэрийнхэн нь бол хүлээн зөвшөөрөөгүй. Хэрвээ хяналтын камер дээр түүний байгаа байдлыг дахиад сайн анзаараад харах юм бол тэр бол маш их айсан байдалтай харагддаг. За камер дээр болон бидний харж чадахгүй байгаа ямарваа нэг зүйлээс тэр өгтлээ айж байгаа гэдэг нь тодорхой байсан. Камерын баруун талд нь харагдах нэлээд том чулууны цаана бол ой модтой. За онлын хувьд бол тухайн камерт харагдахгүй хэсэгт хин нэгэн байж исэн гэдгийг ч өгөөсгөх аргагүй. За гол нь Кейлин болохоор яг тэрүүхэн хооронд яагаад гинт одоо нөгөө тишээ хараад гүйж яваад тэгээд
амиа алдсан гэдгийг л ойлгохгүй байна гэж ар гэрийнх нь хэлжсэн. За ингээд энэ хэрэг дээр одоо хүртэл хинч үнэн мүнийг нь олж чадаагүй. За Кейлиний үхэл өнөөдрийн хүртэл нууцлаг хിവэрэ байд юм байна. Та бүхний хувьд энэ хэрэг дээр юу гэж бодсон талаараа комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Амьдралынхаа туршид одоо сэтгцийн асуудалгүй байсан эмэгтэй гинэт одоо ингээд хинч тааварлаж чадгааргүй хачирхалтай байдлаар амиа алдсан юм нэг хэрэг байна. За хэрвээ үнэхээр Кейлин амиа алдахад хоёр дахь итгээд гэж байхгүй бол түүнийг тийм delusional бодол нь одоо ийм хачирхалтай зүйл хийхэд нь хүргэсэн болов уу гэж бодсон. Далдын ямар нэг одоо сүнс сүудэрт итгэдэг хүмүүс байгаа бол энэ зүйлийг бас арай өөр өнцгөөс тайлбарлаж хэлэх байхаа. 15 настай Лизандра Гомес Фелис гэх хүү Нью-Йорк хотын Бронкс дүүрэгт байх нэг жижигхэн байранд ээжтэйгээ хамт амьдардаг байсан. 2018 оны 6 сарын 20-ны орой тэр гэртээ видео тоглоом тоглоод ер нь л зуны амралт нь эхэлсэн, онцын хийх юмгүй. За ээж нь харин нөгөө өрөөндөө унтах гад хэвтсэн байсан. За орой 10 төхүүлээд түүний найз болох Джейсон Велас гээд тэдний гэрээс 2 блокийн зайтай амьдардаг хүү болохоор түн рүү мессеж ичээд манайх руу хүрээд ирээч хамт жоохон юм ярьж сууя гэж хэлсэн маа. За тэгээ Лисандра болохоор гэртээ ер нь уйдсан янзтай сууж исэн болохоор ойрхон юм чин Джейсоных руу яваад тэнд жоохон одоо байжгаад ирэй гэж бодоод 10 цаг 5 минутанд тэр бол гэрээсээ гараа явсан. За тэгээ Джейснид тэр явжчоод цаг хагасын хугацаанд хоорондоо юм яриад за хөгжим сонсоод уцаа хоёр талд баахан ухад суужгаад 11 хагас болоход Лисандра бол гэрлүүгээ харлаа гэж хэлээд гараа явсан. За тэгээ гарч явахдаа шууд гэртээ харилгүй гэрээ өнгөрөөд цааш хэсэг яваад Adams Place гэдэг нэг тийм газар руу бол явж очсон. За энэ хүү Adams Place гэгддэг хэсэг нь гэмт бүлгэмүүдийн оромж уурхай гэдгээрээ бол алдартай. За өөрөө ямар нэг бүлгэмд харьяалагддгүү. Эсвэл одоо өдрийн цагаар л явахгүй байх юм бол тэр хаваар ялангуяа шүн алхах нь тимч таатай бус газар гэгддэм байна. За тэгэхээр Лисандра өөрийгөө эрсдэлд оруулан байж өөрийнхөө бас нэг найзынд очихгоо явж исэн нь бол тэр байсан. За тэгээ очихоос өмнө нөгөө найз руугаа мессеж ичээд удахгүй очлоо шүү гэсэн байсан. За хариуд нь нөгөө найз нь бити энүүгээр яваарай аюултай шүү гэсэн байхаар нь шууд тэр бол чиглэлээ өөрчлөөд уг нь бол гэрлүүгээ шууд буцъя гэд иргсэн ба. За тэгсэн чинь тэр үгээр нь яг тухайн Adams Place хаваар нь 4 машинтай гэмт бүлэгмийн этгээдүүд явж өнгөрч таарад яг Лисандрогийн алхаж исэн гудамж руу машинаа эргүүлж хажуугаар нь өнгөрөхдөө сэжиглэнгүй маягаар харж за одоо зарим нэг нь цонхоо онгоолгоод түүн рүү харшгаарч элдв үгээр доромжилж гисэн. Лисандра болохоор айсандаа шууд л инстинктээрээ цухтаж гисэн. За тэгсэн чинь нөгөөдүүл нь машинтай араас нь хөөж яг нэг гудамжны төгсгөл хэсэгт хашиж зогсоод тэр бол хашигдсан байсан гудамжнаас хитгэн алхаад уг нь Лисандрогийн гэр нь байдаг ч гэсэн нөгөөдүүл нь болохоор хаашин ч явуулахгүй зогсчоод айлгаж сүрдүүлж хэлсэн. Лисандра бол яг хажууханд нь байсан нэг мини маркет руу гүйж оронгуудаа техник нь арын хэсэг рүү ороод нуугдахад туслаач гэж одоо дэлгүүрийн эзнээс гуйсан боловч нөгөө хүн шууд л татгалцсан. Тэр хаваар одоо болж бүтэхгүй нөхдөөд байнга эргэлддэг болохоор дэлгүүрийн хүн ч гэсэн тэм төрлийн асуудалтай өөрөө ч орооцолдохыг бол хүсээгүй. Тэгээ Лисандрог энэ хаваас хурдхан явж үз гэсэн маягтай түлхээд байжсэн чинь нөгөө араас нь илтгэжсэн хүмүүсийн нэг нь дэлгүүр рүү орж ирсэн даруйда олоод харсан. Тэгээ буцаж гараад нөгөөдүүлээгээ дуудаж тэдэр нь ч гэсэн шаагалтаад ингээд тэр дэлгүүр рүү ороод ирсэн юм. Тэгээ гартаа жижиг хутга бас машаа тентэр барьсан. Бүр ингээ яахаас ч буцахгүй байдалтай. Лисандро ч гэсэн тэднийг хараад одоо бүр өнхөлцгөө хаартлааж яагаад тэд нар хөөгөөд байгааг ч мэдэхгүй бүр ингээ юу болоод байгааг ч ойлгохгүй байдалтай байсан. За тэд нар бол бүгд л нөгөө дэлгүүрийн эзэн рүү хашгирч наадхаа нааш нь явуул чамд л үлзийтэй шүү гэх мэтчлэн аль алийг нь сүрдүүлж за уг нь бол тэр дэлгүүрийн эзэн тэднийг одоо эндээс гарч үз энэ хүүг зүгээр 50 орхих гэж хэлсэн боловч нөгөөдүүлээс нь нэг нь бол шууд явж очингуудаа Лисандрогийн хувцснаас нь уугдчиж чирж эхэлсэн. Чирээд бол үүдний хэсэгт авчрангуут нийлж, цохиж, зодож, чирж гултчаад за тэндээс бол аваад гарсан. За Лисандро байдаг чадлаараа ямар нэг зүйлээс зулгаахыг оролдож, гартаа таарлцсан бүх зүйлээсээ барьж, за үүдний хэсэгт байсан ATM-ийн төхөөрөмжөөс 2 гараараа зуурах үеэр айдас хуралцсан байгаа нь бол нүүрнээс нь илт одоо хяналтын камерт бол харагдчихсан. За ганцаархнаа байсан болохоор угаасаа яах ч аргагүй тэр бол гудамжинд чирэгдээд гарсан. За тэгээ бөөндөө нийлж агаад нөгөө 15 настай хүүг бол задаж, өшөглөж, хид хідэн удаа хутгалж
зүсч одоо бүр аимшигтайгаар халдлагад тэр бол хүрсэн маа. Хүү бол цус нүжиндөө хутгалдаж ямар ч хүчгүй болцсон газар тэрийгэд хөвтцэн. За харин нөгөөдөл чи одоо хангалттай гэж үзсэн үү? Бүгд машиндаа суцгаагаад тэр газрыг орхио явсан. За Лиссандро бол хэсэг хугацааны дараа босч зогсоход бол толгоо нь маш их эргэсэн, тийм говьсон байдалтай. Маш их бол цусаалдаж арай хийж нөгөө одоо мини маркет руу буцаж ороод надад туслаач ээ гэж хэд удаа одоо ойрлж хэлсэн боловч эндээс гар гэж хэлэх нь сонсогдож за үндсэндээ хинч түүнд туслахгүй гэдгийг тэр ойлгосон. За ингээ буцаж тэр бол гудамжинд гараад ойрлж хин нэг нь 911 руу дуудлага хийгээд өгөөч ээ гэсэн боловч утсаа гаргаж ирээд бичлэг хийхээс өөрөөр хинч бол түүнд туслаагүй. За Лиссандро бол сүултээ хүчээ шахаж хамгийн ойр байх Saint Barnabas гэдэг эмнэлэг рүү гүгээд яг урд төв хаалхан дээр нь очисон даруйдаа тэр бол ухаан алдаж газар тунсан. За үндсэндээ бол Лиссандро цус их алдснаас болж тэнд одоо унсан даруйдаа амьсгал хурааж нас барсан байсан. Түүний өвхөлд буруутай гэгдсэн гэмт бүлэгмийн этгээдүүд Trinitarius гэх бүлгэмд хамаарагддаг хүмүүс байсан болж таарсан. За тухайн бүлгэм нь болохоор Нью-Йоркийн шоронгоос үүссэн Доминикан бүлэглэл гэдгийг нь хожим бол мэдэж авсгаасан. За сүүлийн жилүүдэд энэхүү Trinitarius гэх бүлэгмийн одоо үйлдсэн гэмт хэрэгүүд огцом өсч тэдний болон өөр гэмт бүлэгмийн гишүүдийн хооронд олон 10 удаа мөргөлдөөн гарч яг Лиссандро шиг маягаар одоо халтлагад өртөж задуулсан, хутгалуулсан, алуулсан хүмүүсийн тоо бүр гаарч эхэлсэн байсан. За гэхдээ Лиссандрогийн амиа алдсан явдал бусдаасаа арай өөр байсан. Түүнийг нас барсны дараа Trinitarius-ийн нэг толгойлогч нь сошиал медиа дээр пост бичээд за тэрхүү аллах үнэндээ санаандгүйгээр үлдэгдсэн өөр хүнтэй андуурсан тохиолдол болсон гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Тэгээ яасан гэсэн чинь тухайн бүлэгмийн удирдагчийнх нь нэг зэ охиныг хин нэгэн итгээд үл хүндтгсэн өнгө аястай хандсан учраас за дургууг нь хөргсөн хүнийг очиод хашраагаад өгьегээд явж авах үеэр нь Лиссандро яг тэр гудамжаар нь явж харагдаад тэгээ тодорхойлж хийсэн дүр төрх нь одоо адилхан юм шиг болохоор нь шууд дайрч халтсан байгаа. Ингээ маш харамсалтайгаар гим зэмгүй 15 настай хүү буруу газар буруу цагта Adam's Place гэх газрын ойролцоохон явж агаад бусдад алуулж амнасаа алдсан юм байна. Тухайн Trinitarius бүлэгмийн зүгээс сошиал медиагаар дамжуул Лиссандрогийн гэр бүлийнхнээс уучлал гуйж буруу хүнээ онилсан бүх этгээдүүдийг бүлэгмээсээ хөөсөн талаараа бичиж за тухайн хэрэгт холбоотой гэх 5 этгээдийг цагдаа нар бол хожим нь баривчилж бүгдэнд нь хүн амны хэрэгээр одоо насаараа шоронцох ялганаас юм байна. 1970 онд 14 настай Kate Sapsford гэх хүү Австралийн Сидней хотод эцэг эхтэйгээ хамт амьдардаг байсан. За түүний чинхүү хүсэл нь болохоор дэлхийгээр аялж өөр улс орноор явж үзэх тийм эрмэлзэлтэй байдаг байсан. За эцэг эхэн ч гэсэн түүний аяллаар явахыг маш их хүсэж байгааг нь мэддэг байсан ч гэсэн яг тэгээд явуулаад авах мөнгө хангалттай бас байгаагүй. За мөнгө хэмнэж цуглуулж агаад гэр бүлэрээ гуруулаа бол нэг удаа Европын орнуудаар зугаалж тэр аялал нь хүүгийнх нь тэр их хүслийг багч болтугай одоо биелүүлж тэр хэрээрээ байнга аялыг явъя гэж ярих нь арай багасаад тайвшрах байхаа гэж бодсон. За тэгсэн чинь буцаж Австралидаа очсон даруйда бүх зүйл эсэргээрээ эргэж дэлхийд өөр үзэж хараагүй маш олон улс орон байхад ингээд бах байдгаараа байрандаа буцаад очсон нь түүнд бол огт таалагдаагүй. За ямар сандаа сүултээ бүр байдал нь улам бүр хэцүүдээд гэрээсээ уй гараад одоо цутаад алга болчдөг. Гэхдээ бол эцэг эхтэйгээ хамт баймааргүй байсан юм бол биш. Зүгээр л гэрээсээ хэсэгхэнч болов хол явж үзээгүй газруудаараа аялна гэдэг Кейтийн одоо амьдралынх нь гол утга учир байдаг гэсэн. Гарч яваад харж ирэхгүй байх болгонд нь эцэг эх нь яаж ийж агаад олоод буцаад гэртээ олол авчирчдаг. Ер нь бол тэд хүүгээ ямартаа ч эхлээд насанд хүрээд том болоодхог. Тэгээ дараа нь одоо яаж улс орноор аялах учраа тэр өөрөө олох болно гэж боддог байсан маа. Цаг хугацааны л ер нь бол асуудал байсан. 14 настай хүүхэд ганцаараа тэгээд тэв алгасаад аялна гэдэг мэдээж бол аюултай. За ингээд тэд бол аргаа барж хүүгээ маш тийм хатуу дэглэмтэй дотор байртай сургуульд бүртгүүлээд явуулахаар шийдсэн. За тэр сургууль нь бол өсвөр насны за ялангуяа эрэгтэй хүүхдийн зан авирын өөрчлөлтөнд төлхөө одоо анхаардаг энгийн сургуулиудыг бодох юм бол дүрм журам ихтэй байсан болохоор Кейтийн эцэг эх нь сургуулийн захиргаа за мөн хариуцсан багш нар нь бол түүнийг сайн харж
байн цухтаад алга болохоос нь ч сэргийлж чадна гэж итгэж исэн. За харамсалтай нөгөө сургуулийн үр дүн нь яг эсэргээрээ байсан. За энгийн сургуулийг бодох юм бол яг л одоо тийм шорон шиг яг тэгээ дотор нь төгжээд байлгасан чинь Кейт одоо бүрч илүү их оргож цухтаамаар санагдаад байнга л зүхтах арга сөвгчилж яг л өөрийн ботсны дагуу харуул хамгаалалт болон бусад багш нарын одоо нүдийг нь хариулж агаад сургуулаасаа тэр зүхтсан байгаа. За тэгээд зүхтаж явснаасаа 3 хоногийн дараа Сиднейгийн нисэх онгоцны буудлын дээр явж очиод онгоцонд суух оролдлого хийхээр шийдсэн. Энэ үйл явдал маань 1970 оны үед өрнөж байгаа болохоор за тухайн үед онгоцны буудлын руу тэгээ бүр бординг хэсэг рүү нь ол нэвтрэх тийм ч одоо хэцүү бол байгаагүй. Явж орсныхаа дараа тэр бол Токиогийн чиглэлд нисэх онгоцыг нь олж хараад за тэгээ дугуйных нь хэсгээр нь дээшээ авирч гарангуудаа жижигхэн хэсэгт чихэж орж суугаад нисхийг нь хүлээж эхэлсэн. John Gilpin гэдэг нэг зурагчин залуу яг тэр өдөр нь Сидней аэропорт дээр нь байж таарад за тэгээ өөрийнхөө авсан камерны линзээ туршиж үзэж авах үеэрээ онгоц явах цардмал зам болон за хөөрөөд нисэж байгаа онгоцны зургийг дарж одоо линзээ тестлээд байж исэн юм байна. За тэгсэн чинь яг нөгөө Кейтийн суусан байсан онгоц нь хөөрөх үед зураг авч таарад за тэгээ тухайн үедээ бол юу ч анзаараагүй бүх зүйлээ цөмхөлж хийгээд тэг гэртээ харьсан. За тэр өдрөөс 7 хоногийн дараа өөрийнхөө одоо дарсан зургуудаа одоо угаалгаж үзэж агаад за нэг зургийг нь хараад зүгээр л гацаж бүр ингээд гайхаж эхэлсэн. Учир нь юу байсан гэсэн чинь Джон бол санамсаргүй байдлаар Кейтийн одоо эцсийн мөчийг хальсандаа одоо буулгацсан байсан. Кейт барагцаалбал 60 метрийн өндрөөс за онгоцноос унаж амиа алдсан байсан. Онгоц агаарт хөөрсөн даруйда дугуйнууд нь татагдаж ердөөл хитгэн мөчийн хооронд завсраар нь чихээд орсон байсан Кейт юунаас ч барьж чадахгүй мултарч унаад амиа алдсан байна. Гэхдээ тэр ингэж унаж амиа алдаагүй байсан ч гэсэн замдаа бол агаарын хүйтэн температураас болж хөлдөж үхэх эсвэл тэрнээс ч өмнө хүчил төрөгчийн дутагдалд орж амиа алдах нь гарцаагүй байсан гэж үзсэн юм байна. 1990 оны 4 сарын 1-нд Аризонагийн нэг цагта хурдны замын хажууханд чиргүүлтэй ачааны машин аваарын тохоогоо асаагаад зогссон байхыг нь олж харсан. За тэгээ цагдаа бол машинаа ойрхон байршуулад кабин хэсэг рүү нь явж очиж жолоочтой нь мэдлээд танд ямар нэг тусламж хэрэгтэй юу гэд асуусан чинь нөгөө жолооч нь бараг л цагдааг үл тоосон янзтай нүдний булангаараа хальт харсан болчоод мөрөө хавчиж үгүй ямар нэг тусламж хэрэггүй гэж хариулсан. Харахад одоо энгийн нэг машин за тэгээд энгийн л нэг жолооч байсан ч гэсэн ямар нэг зүйл с хэжигтэй юм шиг санагдаад за тэгээд жолооч бол ямар ч буруу зүйл хийгээгүй бүх зүйл нь хэвэн байсан ч гэсэн яг тийм гэд хилээд тайлбарлах аргагүй тийм онцгүй мэдрэмж одоо цагдаад ингэ төрүүлж исэн байгаа. Цагдаа ахад түүнээс үнэхээр ямар нэг асуудал гараагүй бүх зүйл хэвэн гэдэгт итгэлтэй байна уу гэж асуусан чинь за нөгөө жолооч бас л би зүгээр бүх зүйл зүгээр гэж жоохон тийм бүдүүлэг маягаар хариулсан. За тэгэхээр цагдаа бол түүнийг машинаасаа бууж ирэхийг бол хүссэн. За тэр жолооч болохоор ингээд жоохон дурамчхан байдалтай хөдөлж чадаад хаалгаа нэгтээ томоор нь онгоолгох биш харин кабин дотор юу байгааг харуулахгүй тулд жоохон одоо нээлттэй орхиод гарч ирсэн маа. За ингээд тэдний хооронд энгийн яриа өрнөж цагдаа бол түүнийг яагаад энд байгаа, аваарын гэрлээ одоо яагаад хасаацсан, юу болсноо яагаад хэлэхгүй байгаа байдал чинь нэг сонирн байна гэх мэтчлэн яриад за сүүлдээ машин нэг чинь шалгаадах яа гэж хэлсэн маа. Эхлээд тэр бол кабин хэсгийг нь харсан. Онцгийн зүйл ерөөсөө харагдаагүй. За тэгээ кабин хэсгээс шууд хоошоогоо ороод унтчдаг хэсэг яг ард нь ингээд залгаатай бол байдаг. За тухайн ачааны машин нь 18 дугуйтай нэлээд тийм том тэрэг байсан болохоор хол замд унтаж амрах зориултын хэсэг байх нь бол угаасаа аргагүй. За тэгсэн чинь яг тэр амрах хэсэг рүү гэрлээ тусгаад харсан чинь нэг эмэгтэй хүн бол гараа одоо хүлүүлсэн амыг нь скотчтоод бүр булан хэсэгт одоо бүр сүнсэн зайлцсан юм уу гэмээр айсан байдалтай одоо харагдчихсан маа. За ингээд жолооч залууг бол цагдаа тэр доорн барьчихсан. Гарыг нь гавлж авах үеэр тухайн одоо эрэгтэй амандаа өглөж наад эмэгтэй чинь өөрөө энд байхыг хүссэн өөрөө л ирсэн штэ гэх мэт бие хамгаалахыг оролцсон ч цагдаа бол түүний ярьсан ямар ч зүйлд итгэхийг хүсээгүй. Ингээд машиндаа суулгаж аваад за дуудлага хийж нэмэлт хүч дуудаад кабинт байсан эмэгтэйг тэд бол аюулгүй тэгээд гаргаж авч чадсан. За тэгсэн чинь тухайн эмэгтэй нь бол маш тийм цөөхөн хитгэн адтай бүсгүйчүүдийн нэг гэдгийг хожмон тэд олж мэдцгээсэн.
За учир нь юу байсан гэсэн чинь тухайн машины жолооч нь бол Роберт Rhodes гээд сүүлийн 20 жил гарангийн хугацаанд нийт 50 гаруй эмэгтэйг хөнөөж исэн цоврал ал орчин болж таарсан. Ер нь бол Америкийн түүхэн дэх хамгийн олон хүн цааш нь харуулсан цоврал ал орчдын нэг гэж тэмдэглэгдсэн байдгийн байна. За яг тухайн 4 сарын 1-ний өдөр тэр бол цагдаад баригдсанаар түүний талаарх яриа олон нийтэд тарсан юм бол биш. Харин Regina K. Walters гээд эмэгтэй амиа алдсан явдлаас хойш энэхүү Robert Rhodes-ийн талаарх мэдээлэл энд тэндгүү яригдж эхлэх болсон. Regina гэх эмэгтэй эцэг гихэн салаад элэг бүтээн амьдралаар өсч торнож шадаагүй тийм түүхтэй байна. За тий 14 настайдаа тэр бол гэрээсээ явж найз залуутайгаа Texas-аар тэнүүчилж явах үеэрээ 1990 оны 2 сард тэр хоёр бол замын машинд дайгдахдаа Робертийн машинд нь бол сууж таарсан байна. Роберт бол тэр хоёрыг сулгасан даруйдаа бараг Regina-гийн найз залууг нь шууд алдсан. Тэгээ Regina-г өөрийнхөө хэдэн жилийн турш ашигласаар ирсэн эрүү шүүлтийн байрандаа гинжилсэн байдалтай байлгаж тарчлааж агаад тэгээд амийг нь хөнөөсөн байна. Аризонагийн цагдаа нарт баригдсныхан дараа түүний гэрт нь очиж шалгаж үзэхээр болсон юм байна. За гэрээс нь болохоор хэд хэдэн зураг олцсон. За тухайн зурган дээр нь болохоор Regina нэг тийм хар дайшин зөмсөд хоёр гараа урагш нь болгоцсон айсан зам нь дургу байгаа нь бол нүүрнээс нь тод харагддаг. За энэ зургийг авсныхаа дараа Роберт түүнийг хөнөөсөн юм байна. Regina-гийн цогцыг цагдаа нар Робертийн амбаараас нь олсон юм байна. 1992 оны 9 сарын 6-нд хоёр хандгаан анчид Аляскад байх Denali National Park-д ан хийхээр тэр хавийн анчдын дунд байнга яригддаг алдартай газрыг бол зорьсон байгаа. Тэр хэсгийг таних тэмдэг гэж хэлж болох хуучин тийм эвдрээд зэвэрсэн нэг сургуулийн автобусны тийм сэг байдаг. Тухайн автобусаар хүмүүс бол баримжаа авч хаашаа явах уу энтер гэдгээ бол шийддэг байсан юм байна. За тэгээ хоёр анчин болохоор тэр автобусан дээр яваад очисон чинь нэг зурвас бол тэнд нь бичээд үлдээсэн байсан. Тухайн зурвас дээр нь анхаарлаа хандуулаарай. SOS таны тусламж надад хэрэгтэй байна. Би гэмтэл аваад бараг өөхөх шахсан. Би маань сүлдсэн байгаа болохоор явж чадахгүй. Ганцаараа байна. Огт нариган биш. Бурхны нэрийг барьчихгүй намайг авраач. Би ойр хавар жимс түүж идээд явж байгаа. Өнөө оройдоо буцаад ирнэ. Chris McCandless 8 сарын гээд асуултын тэмдэг тавьсан байсан. Яг 8 сарын хэдэн гэдгээ тухайн хүн маань мэдэхгүй байгаа нь бол эндээс харагддаг. За энэ үйл явдлаас 5 сарын өмнө буюу 1992 оны 4 сард саяын зурвасыг бичсэн Chris McCandless гээд эрэгтэй болохоор өмнөд Дакотагийн Carthage's Аляскагийн Fairbanks хүртэл явган аялал хийж Jim Gallion гэх нэртэй нэг цахилгаанчин залуугийн машинд нь сууж дайгдаж явж агаад тэгээ нөгөөх нь Fairbanks-д үлдээд Chris болохоор ганцаараа цааш явсан юм байна. Анх тэр хоёр бол танилцахад Chris өөрийгөө Alex гэх нэрээр танилцуулаад Denali National Park руу явах хүсэлтэй байгаагаа хэлээд Jim бол түүнээс яагаад тийшээ явж байгааг нь асуусан чинь Аляскагийн зэрлэг онгон тагшаан байгалыг үзээд тэндээ хэдэн сар байх бодолтой байгаа гэдгээ хэлсэн юм байна. Тухайн үед тэр машиндаа суулгаад явсан Jim гээд залуугийн ярьснаар бол Chris яг тэгж Аляскагийн онгон тагшаан байгальд хэдэн сар тэнүүчилж яваад амьд үлдэж чадах хүн шиг юусоо санагдаагүй. Ер нь л олон жилийн туршлагатай хүмүүс арай өөр байдаг болохоор түүнийг тисч гарах болов уу гэдэг дээр эргэлзэх мэдрэмж төрсөн гэж бол хожим нь ярьсан байсан. Chris-ийн үр өвчнөд нь баг юм байгаа мүү үгүй мүү гэмээр нэг винто буу бол үүрцэн дулаан хувцс ч юусоо байхгүй 5 кг будаа барьцсан өөр ямар ч хүнсгүй луужин байхгүй газрын зураг байхгүй бугуун цаг байхгүй гэх мэт ер нь л аялагч хүнд хэрэгтэй гэсэн юучгүй явж исэн байгаа. Тэгээ ийм байдалтай явж байгааг нь Jim мэдсэн болохоор явхаа болоо гэж зөвлөөд ядаж ингээд өдрөө хойшлуулад юмаа ингээд эхлээ бэлтчих. За бүр болохгүй бол би чамд хэдин хэрэгтэй зүйлсээ чинь аваад өгье гэсэн боловч Chris татгалцсан юм билээ. Тэгээ бүр сүүлдээ нөгөө Jim машин дотроо байсан дулаан гутлаа Chris-т өгөөд надад биш чамд энэ илүү их хэрэгтэй байхаа гэж хэлээд за тэгээ Chris бол баярлаа гэдгээ хэлээд тэдний зам салцгаасан юм байна. За ингээ Chris явган аялалдаа гарч Denali National Park даяар хөндлөн явна гэж анхандаа бол бодож исэн боловч нөгөө зэвэрсэн автобусыг олж хараад тэр хүртэл яг 32 км алхаад бол явж очисон баг. Тухайн автобусны дотор Chris 16-7 хоногийг буюу
112 хоногийг өнгөрүүлсэн байсан. За түүний бичсэн өдрийн тэмдэглэлээр нь эхний 7 хоног нь бол маш тийм хүнд нөхцөл байдалд байсан. Тухайн 4 сард нь цас ороод агнаж ерөөсөө чадаагүй болохоор идэх юм ерөөсөө байхгүй болсон. За бас дараад өлсөөд хэцүү өдрүүдтэй нүүрт болсон ба. За тэгээ тэр мөчөөс хойш бол баг багаар цаг агаар нь сайжраад байгаа зүйлдээ дасан зохицоод эхэлсэн юм байна. Ан хийгээд за ойр орчноосоо идэж болох ургамал ногоо түгээд ер нь бүх зүйлийг өөрөө болгоод амьдрахад давгүй санагдаж өөрөө ч гэсэн аз жаргалтай байгаа гэдгээ тэмдэглэлдээ болов бичсэн байсан. За ингэж явсаар агаад сүүлийн сар буюу 8 сарын үеэр бол тэмдэглэлийн утга агуулга нь 13-ороо өөрчлөгдөж одоо ядарч байгаа, туйлдж байгаа, мөн хинч байхгүй орчинд одоо ингээд ганцаараа амьдрах таалагдахгүй болж эхэлсэн талаараа за тэгээ удахгүй суурьшлийн бүс рүү буцах бодолтой байгаагаа бичсэн байсан. 7 сарын 3-нд бол тэр бүх зүйлээ баглаад өөрийнхөө яг явж ирсэн чиглэлд гарч алхаад 32 км явчих юм бол буцаад одоо суурьшлийн бүс рүү очино гэж бол бодож исэн. За тэгсэн чинь нэг асуудал одоо үүссэн байгаа. 4 сард замдан дайрч өнгөрсөн нэг гол болохоор тухайн үед хөлдөө одоо ингээд мөсцсөн байсан болохоор дээгүүр нь тэр бол алхаад ингээд даваа гарцсан байсан чинь 7 сард буцах үеэр нь тухайн одоо гол маань мэдээж ингээд хисцэн байгаа. Урсгал нь бүр ингээд амар ширүүн болоод нэг талаас нь нөгөө тал руу нь гарахын тулд 20 гаруй метрийн өргөнтэй тийм ширүүн урсгалтай голыг одоо гатлах хэрэгтэй болсон юм байна. Ингээд эндээс харахад бол Крис голын нөгөө талд гаталж чадахгүй гацсан гэсэн үг. За тэгээ түүний биед нь одоо луужин газрын зураг гээд юу ч байхгүйсэн болохоор 2 км гарангийн цаана анжтад одоо тийм зориулсан тусгай байр байдаг гэдгийг ч гэсэн одоо өөрөө бол мэдэж чадаагүй. За тэгээ ямар сайндаа аргагүй болсноо мэдээд автобус руугаа тэр бол бутсан байгаа. За тэгээ бичсэн тэмдэглэлээр нь болохоор гол гатлах боломжгүй ганцаараа айж байна гэж бичсэн байсан. За ер нь бол гатлаад буцаад явж чадахгүй болсон цагаас хойш түүний бичсэн тэмдэглэл улам бүр тийм одоо баг товч за тэгээ ойлгомжгүй бүдэг бадаг зүйлсэл бичсэн байсан нь бол анзаарагцсан. Тэмдэглэлийн хамгийн сүүлийн бичвэр нь болохоор гой, цэнхэр, жимс гээд 3 үг бичсэн. За тэр бичвэрээс 19 хоногийн дараа за одоо ярианы ихэнд дурдагдсан 2 одоо хандгаан анчид автобусан дээр нь явж очиод за тэгээ нөгөө SOS гээд бичвэрийг нь бол олж харсан байсан. За тэгээ дотор нь яваад орсон чинь Мишокон дотор Christopher McCandless бол нас барсан байдалтай хэвтчихсэн байгаа. Яг түүнийг хэрхэн амиа алдсан талаарх мэдээлэл нь бол тодорхойгүй байд юм байна. За үнэнд хамгийн ойр таамаг гэх юм бол нэгдүгээрт одоо үлсэж өгсөн, хоёрт болохоор хортой ургамал юм уу эсвэл жим центр идсэн байхаа гэж үзчихсэн. Анчид болохоор холбогдох байгууллагууд руу хандаж тусламж бол хүссэн. За тэгээ ирсэн даруйдаа тэд бол мурдан байцаалтын ажиллагааг эхлүүлж түүний бүхий л зүйлсийг шалгаж авах үеэр за зургийн аппарат байгааг нь бол олсон. Крис ер нь бол өөрөө зураг дарах дуртай. За бараг зурагчин гэж бол хэлж болно. Ганцаараа зэрлэг байгальд явах үедээ тэр бол нэлээд олон зураг одоо дарсан байсан. За ингээд доторх зургуудыг нь угаалгаад харсан чинь хамгийн сүүлийнхээ зурган дээр тэр одоо өөрийгөө дарцсан тэгээ багахан одоо инээмсэглээд гартаа нэг тийм бичвэр бас барьсан байсан. За тэрэн дээр нь болохоор би аз жаргалтай амьдарсан, эзэнд талархаж байна. Бурхан бүгдийг нь ивэх болтугай баяртай гэж бичсэн байсан. 1987 онд 21 настай Diana Wilde нөхрөөсөө салаад өөрийнхөө 2 танил болох аль аль нь 54 настай Virginia болон BJ McGinnis нартай хамт амьдарч эхлэх болсон. 87 оны 4-р сарын 2-нд тэр гурав бол Калифорни төв эргийн хаваар байдаг налуу за тэгээд аюултайд тооцогддог ч гэсэн маш одоо үзэсгэлэнтэй хэсэг болох Big Sur руу аялахаар шийдсэн юм. Тэд далайн эрэг дээрх нэгэн их хавцал дээр зогсоод зураг авахулсан. Дараа нь машин руугаа буцахаар зэгжих үед нь Диана илүү ойртож харахыг хүсч хавцлын одоо эрмэг рүү алхсан боловч харамсалтай нь хөл алдаад 150 орчим метрийн өндрөөс доош одоо унаад нас барсан юм байна. За энэхүү үйл явдлыг санамсаргүй осол гэж үзсэн. Учир нь гэх юм бол мөрдөгчд хэргийн газар зураг авахгүй байхаар шийдээд Виржиниагийн Ослоос өмнө авсан гих зургуудыг нь баталгаа болгож хүлээж авахар болсон юм. Дианагийн ээж нь охиныхоо оршуулгыг зохион байгуулах санхүүгийн боломжгүй байсан учраас цорын ганц одоо тусламж хүсч болох хүн нь нэг сүмийн хуульч байсан.
За түүнийг бол Стив Кини гэдэг тэр хүн болж өнгөрсөн үйл явдлыг сонсоод туслахыг ол зөвшөөрөөд за тэгээ хид хідэн хүн рүү залгаад бас тусламж хүсгээр болсон юм. За ингэх явцдаа Стив хэргийн талаар дэлгэрэнгүй судлаад Дианаг нас барахын өмнөх өдөр Виржиниа BJ нар бол түүн дээр амь насны даатгалын гэрээ хийлгүүлсэн болохыг нь олж мэдсэн. За тиймээс тэр хоёрын талаар цаашид гүнзгий судлаад Виржиниагийн хувьд бол олон тооны с жигтэй тийм гинтийн өвхөл болон гал түүмэртэй холбоотой нэг тийм сонин гэмээр түүхүүдтэй холбоотой за мөн олон амьдаатгалын мөнгө авч ийсэн гэдэг нь илэрсэн юм. Үүний дараа Дианагийн өвхөл санамсаргүй осол биш байж магадгүй гэсэн хардлага нь үүсч эхэлсэн. Стив Виржиниа BJ нарыг энэ хэрэгтэй ямар нэг байдлаар холбоотой гэдэгт итгээд 5 жилийн турш нотлох баримтуудыг цуглуулсан. За гэхдээ Диана нас барах үед үүнийг нь осол гэж үзсэн учраас хэрэгт бол тодорхой баримт юусоо үлдээгүй байсан. За тухайн газрыг гэмт хэргийн газар гэж үзэлгүйгээр нотлох зүйл юусоо цуглуулаагүй. За задлан шинжилгээ ч гэсэн маш тийм өнгөцхөн хийгдсэн байсан. За гисэн эдэж 5 жилийн ууггүй хөдөлмөрийн эцэст тэрхүү 54 настай хосуудыг буруутгах хангалттай баримт цуглуулад Виржиниа BJ нарыг баривчлуулж чадсан юм. Шүүх хуралдааны үеэр Дианаг үнэндээ хэрхэн хөнөөсөн болох нь ил болсон. 1987 оны 4 сарын 2-ны өдөр тэр гурав бол Big Sur руу яваад хамтдаа өдийн зоог бол идсэн. За энэ үеэр BJ өөрийн сэтгэл готрлын үед уухаар бичүүлж авсан юм ээ. Дианагийн уух юмд нь холсон байсан. За ийм ууснаас хэсэг хугацааны дараа түүний биед нь нөлөөлж эхлээд нэг тийм биеийн сүлдсэн байдалтай маш их нойрмоглоод сүүлдээ бүр ингээд босоод явхад нь Виржиниа BJ хоёр түшиж явах шаардлагатай болсон байсан. Ингээд тэд Диана руу хандаж зураг авахуулъя гэж хэлээд хавцлын ирмэг рүү дагуулаа явсан. Диана унаж тусах шахан гуйвж алхаж явах үед нь BJ түүнийг түшээд явж исэн байгаа. За Виржиниа хажуугаас нь тэдний ол зургийг дарсан юм байна. За дараа нь BJ Дианаг далайн зүг харуулж зогсоож байгаад Виржиниа дахиад нэг бол зураг авсан байсан. За харин энэ зураг авалтын дараа BJ түүнийг хавцлын ирмэг рүү ойртуулж агаад түлхээд унгаасан байгаа. За гэхдээ энэ хэргийн хамгийн аимшигтай хэсэг нь юу байсан гэхээр BJ Дианаг хавцал дээрээс түлхэх мөчөд тэр ингээд гинэт ухаан ороод өөрийгөө эргүүлэн гарынхаа хүчээр хавцлын ирмгээс зүүгдэж чадсан явдал байсан. Диана бүр яг ингээд кинон дээр гардаг шиг хадаан хясанаас зүүгдээд амьд үлдээхийг гуйж исэн. За харин Виржиниа BJ хоёр түүнийг аврахын оронд чулуу аваад тэгээд гарыг нь хүчтэй зөхөж эхэлсэн. Тэгээд эцэст нь бол Диана хүч алдаад доошоогоо унсан юм байна. Ингээд Виржиниагийн авсан сүүлийн 2 зураг түүнийг болон BJ-ийг Дианаг санаатаагаар хөнөөсөн гэдгийг нотлох гол баримт нь болсон юм байна. Эдгээр зургууд дээр Дианагийн өмнөх зургуудтай харьцуулахад бол илт тийм сүлдсэн биеийн байдал нь хэвийн бус байгааг нь бол тод харуулж исэн. Харин эдгээр зургууд хэрэг гарснаас хойш оршин байгаа цорын ганц шалтгаан нь юу байсан гэсэн чинь Виржиниа өөрийн хийсэн гэмт хэрэгүүдээ тэмдэглэл болгож хадгалахыг хүссэн явдал байсан. Учир нь юу байсан бэ гэсэн чинь Виржиниа гэх эмэгтэй яг үнэндээ бол олон хүнийг амьдаатгалын мөнгийг нь авахын тулд хөнөөж исэн. За тэгээд маш удаан хугацаанд баригдаагүй явсан цоврал алуурчин байсан гэдэг нь хожим нь бол ингэж илэрсэн юм байна. Түүний хохирогчдын нэг нь бүр өөрийнх нь 3 настай охин нь байсан. BJ бол удаан үргэлжилсэн шүүх ажиллагааны явцад бол нас барсан. За харин Виржиниаг гин буруутай гэж тогтоогоод бүх насаар нь шоронд суух ял оноос юм байна. 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Texas-ийн College Station-д байдаг гэртээ эх 7 хоногт зураг авах ёстой байсан хуримд бэлтжижсэн. За түүний 34 настай охин Sunday Rowan Сан Антониод амьдардаг. За тэгээд ээжтэйгээ хамт бол тэр зурганд нь явж туслах төлөвлөгөөтэй байсан юм. Janice ажиллаа хийж авах зуур нь гар утсан дахин дуурч бүр өглөөнөөс ахуулаад Sunday бол ээж рүүгээ Snapchat-аар зураг явуулсаар байсан. Sunday нөхөртөөгөө хамт hot air balloon буюу агаарын бөмбөлгөөр аялах бэлтгэлээ бол хийж исэн юм байна. За түүний нөхрийг нь Matt гэдэг. За бас л 34 настай. Ер нь бол 18 сарын өмнөөс нөхөртөө төрсөн өдрийн бэлэг болгож халуун бөмбөлгөний аяллаа тасалбарыг нь авч өгсөн ч гэсэн цаг агаарын тааламжгүй байдлаас болоод аялал нь олон удаа хойшилж исэн юм байна.
Гэхдээ тэр өглөө тэнгэр маш цэлмэг байсан болохоор аялал нь эцтэй биелэлээ олсон юм. Sunday Matt 2 ажлынхаа их ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд ийм төрлийн адал явдалд ч гэсэн дуртай хүмүүс байсан. Matt болохоор Сан Антониогийн Брук армийн эмнэлгийн клиникийн туршилтын хэлтсийн дарга байсан. Төлөгдөлтийн судалгааны чиглэлээр өсөн дэвжиж байгаа ирээдүйтэй мэрэгжилтэн байсан юм. Харин Sunday болохоор хүүхдийн хувцсны Crazy 8 гэж дэлгүүрт ажилладаг байсан юм байна. Тэр бол өмнөх харилцаанаас төрсэн хүүдээ маш их анхаарал тавьдаг сайн ээж байсан. 2016 оны 7 сарын 30-ны өглөө 6 цаг 58 минутанд Janice охиноосоо мессеж хүлээж авсан нь агаарын бөмбөлгийн багийнхан зорчигчдыг тээвэрлэхдээ бэлдэж байгаа зураг байсан. 7 цаг 30 минутанд тэр дахиад нэг мессеж хүлээж авсан нь Sunday Matt 2-ын агаарын бөмбөлөг дотор авахулсан селфинд байсан маа. Тэдний цаана нь бол маш тийм үзэсгэлэнтэй ногоон талбай харагдаад тэд бол инээмсэглээд тэврэлтсэн байдалтай харагдчихсан. За ингээд энэ мессежнээс хойш сурагч чимээ байхгүй болсон. 10 минутын дараа буюу 7 цаг 40 минутанд 85 настай Buddy Miller өөрийн ферм дээрээ өглөөний цагаа бэлтэж авах зуур маш тийм хүчтэй хоёр дэлбэрэлтийг олж сонссон. За эхний дэлбэрэлт нь үнэхээр хүчтэй байсан учраас Buddy Miller-ийн гэрн хүртэл ингээд хүчтэй дөргисөн байгаа. Тэгээ ер нь бол ингээд Эрдэнэтэд амьдарч байсан хүмүүс 5 дахь өдөр болгоны 3 цагт ингээд үйлдвэрийн нөгөө тэслэгээ болохоор цонх хан яаж чичирдгийг маш сайн мэдж байгаа бах. Яг тэрэн шиг ийм маш хүчтэй бол дэлбэрсэн. За тэгээд нөгөө Buddy Miller гэх хөгшин бол цонхороо харсан чинь нилээн зайтай газар хар утаа ингээ гарч исэн баа. Ингээд тэр даруйдаа сандарч пикап машина асаагаад хагас милийн зайтай асж байгаа тэр гал руу яарч утсан. Maxwell гэх нам гүм хөдөөний ийм зэлүүд газарт мэдээж иймэрхүү явдал бараг тохиолдож байгаагүй. Зөвхөн Buddy Miller гэх хүн энэ дууг олж сонссон юм биш. Ойролцоох нэг байшинд амьдардаг 66 настай Margaret Wiley бас дэлбэрэлтийн дууг олж сонссон юм. Тэр бол анхны дэлбэрэлтийг өөрийн калибр 20 буугаараа бууцсан чимээтэй адилхан сонсогдчихсан гэж ярьсан. Тэр бол эхний дэлбэрэлтийг олж сонсчоод тэгээ байшингийнхаа давжуун дээр гарч ирэхэд хоёр дахь дэлбэрэлтэнд болоод за энэ бол эхлээд хүчтэй тесрэх чимээ дараа нь хийн зуух асаах үед гардаг тийм шаржигнах чимээтэй төстэй санагдсан гэсэн байсан. Дуу гарсан зүг рүү харахад бол нэлээд хол зайд дэлбэрэлт болсон гэдгийг нь ойлгоод тэр даруйдаа бол 911 рүү дуудлага хийсэн. Buddy болон аврах багийнхан хэргийн газар явж очиход өндөр хүчтлийн шонгийн хажууханд асар том гал дүрлцэжсэн маа. Тэд бол эхэндээ юу шатж байгааг тодорхойлох ерөөсө боломжгүй байсан. Хий алдаж эсгэрэх чимээ гарч ирсний улмаас тэд бол үүнийг нь трактор эсвэл өв сачигч машин шатж гин гэж бол эхлээд бодсон. За гэхдээ илүү наривчлаад ингээд ажигласан чинь хэд хэдэн хүний цогцснууд байгаа гэдгийг нь бол олж мэдсэн. За ингээд энэ зүйл нь агаарын бөмбөлөг газар тунаад дэлбэрсэн явдал байсан. Тэр өдөр агаарын бөмбөлгийг жолоодож явсан хүн нь бол 49 настай Skip Nichols гэдэг хүн байсан. За өглөө нь бол бүс нутгийн бусад агаарын бөмбөлгийн компаниуд манан ихтэй байсан учраас нислэгээ тэр чигтэн цуцсан байхад Skip Nichols гэдэг хүн болохоор нисгээр шийдсэн юм байна. Тэр мөн эмчийн жороор олгогддог эмүүдээ хооронд нь бүгдийг холиод утсан байсан нь агаарын бөмбөлгийг аюулгүй жолоодох үйл явцад нь сөргөөр нөлөөлсөн юм байна. Агаарын бөмбөлөг бол үүлэн дээр 13 км орчим ниссний дараачаас Skip газар талтын цэгээ олох сохроор доош буухыг оролдож эхэлсэн. Гэхдээ харамсалтай нь тэр даруйдаа өндөр хүчтлийн шугам мөрөгчсөн маа. 340 мянган вольтын цахилгаан гүйдэл агаарын бөмбөлгийн металл дэгийг цахилгаан гагнуur шиг хайлуулад тэгээ бүр тасалсан. Хүн тээвэрлдэг сагс нь газар унаж эхлэх үед түлшний хоолой шатагч төхөөрөмжөөсөн салаад за тэгээ дараа нь шатагч руу эргээд цацагдаад сагсыг хүчтэй галын дүл шатааж эхэлсэн байсан. Шатж байгаа сагс нь ойролцоогоор 30 метрийн өндрөөс газар унсан байсан. За тухайн өглөөний 10 цаг хүртэл бол Janice охиноосоо өөр ямар ч мессеж хүлээж аваагүй, ерөөсөө холбоо тогтоож чадаагүй болохоор ямар нэг юм буруугаар иргэсэн биш байгаа гэд сэтгэл түгшсэн байдалтай телевизээ асаасан маа. За тэгээ зурагтаа асаасан даруйд хамгийн ихний гарч ирсэн зүйл нь
Texas-т агаарын бөмбөлөг осолтлоо, амьд үлдсэн хүн байхгүй гэсэн гарчиг гарч ирсэн. Тэгээд осолцсон бөмбөлөг дээр нь smiley face буюу инээмсэглсэн царайтай зураг байхыг нь харчаад тэр дороо л охиныхоо илгээсэн зургуудтай адилхан болохыг нь шууд таньсан. Ингээд ийм нэг маш харамсалтай зүйл болж нийт 14 хүн амь насаа алдаж албан ёсны мэдэгдэл ирэхээс ч өмнө Janice бол зүүн савингаараа охин Sunday болон түүний хүргэн хүү болох Matt хоёрынхоо амь өргөцснийг мэдсэн байсан. 1978 оны 9-р сарын 25-ны өдөр Pacific Southwest Airlines компани Boeing 727 онгоц Сан Диегогийн агаарын бүсэд орж ирсэн. За бусад Pacific Southwest Airlines-ийн онгоцнуудын нэг адил нисэх онгоцны хамрын хэсэг нь бол дугуйрсан хар өнгөтэй. За бүхээгний доод хэсэгт нь болохоор инээмсэглсэн юм шиг царайтай болгож ам зурсан тийм нэг онгоц байсан. За эдгээр инээмсэглсэн шувууд гэж нэрлэгддэг онгоцууд нь дэлхийн хамгийн найрсаг агаарын тээврийн компани гэсэн сурталчилгааны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байсан. Тэд бол маш хямд үнийг зорчигчдод санал болгодог байсан. За мөн эмэгтэй онгоцны үйлчлэгчид богино үпэг өмсөөд эрэгтэй зорчигчдод ээлдэг харилцах ёстой гэсэн тийм дүрмтэй. За энэ байдал нь ч гэсэн шүүмжлэлд өртөжсэн түүхтэй. Тухайн өглөө буюу 1978 оны 9 сарын 25-нд цаг агаар бол таатай байсан учраас агаарын тээврийн хяналтын төвөөс Ахмад Макферин 1-р офицер Фокс нарт багажийн нислэгийн дүрмээс харааны нислэгийн дүрм рүү шилжихийг нь зөвшөөрөөд онгоцыг эцсийн буултаа хийхийг нь даалгасан юм. За харааны нислэгийн дүрм гэдэг нь нисгэгч онгоцоо газрын байршлыг харж агаад удирдахыг бол хэлдэг. За энэ нь бол онгоц нам өндрөөр нисч цаг агаарын нөхцөл таатай байх мөн газрын гадрах тодорхой харагдах үед ашиглагддаг юм. Тухайн өглөө 8 цаг 59 минутанд Pacific Southwest Airlines 182 дугаар нислэг 1200 метрийн өндөрт хүрэх үед агаарын тээврийн хяналтын төвд тэдэнд дээшээ өгсөж яваа Cessna загварын жижиг онгоц ойртож байгааг анхааруулсан. Fox хариуд нь бид Cessna-г харж байна гэж мэдгдсэн учраас хяналтын төв хариуд нь тэгвэл visual буюу харааны тусгаарлалтаа бариарай гэж хэлсэн маа. Харааны тусгаарлалтаа барих гэдэг нь агаарын удирдах төвийн радарын системээс өгж болох өндрийн болон хажуугийн зайны удирдамжуудыг үл харгалзан нислэгийн аюулгүй байдлыг хангах үүрэг зөвхөн Макферин болон түүний багийн гишүүдэд хамаарна гэсэн үг юм байна. Энгийнээр хэлэх юм бол хяналтын төв тэдэнд Cessna-г хараанасаа бүү алдаарай гэж сануулсан хэрэг. Cessna онгоцонд нислэгийн багш Мартин Кейси болон түүний сурагч Америкийн нэгдсэн улсын тэнгисийн явган цэргийн албан хаагч Дэвид Босвелл нар сууж явж байсан. Cessna дээш өгсөх үед хяналтын төв тэдэнд танай урд арай дээр нисэж байгаа PSA 182 одоо буулт хийх гэж байна гэж мэдгдсэн байгаа. Гэхдээ Cessna-гийн баг PSA 182 онгоц тэднийг харж байгаа гэж бодсон учраас өөрсдөө ямар нэг онцгой арга хэмжээ авах шаардлагагүй гэж үлдсэн юм байна. Үндсэндээ бол тэднийг мөргөлдөхгүйгээр зайгаа барьчна гэдэгт нь итгэжсэн. За энэ үед бол PSA 182 нислэгийн бүхээг дотор тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Нисгэгчид бол хяналтын төвөөс анхааруулж исэн Cessna нь яг өмнө нь өнгөрсөн онгоц мөн эсэх талаар эргэлзэж гисэн. За тэдний бодож ирснээр Cessna баруун талаар нь доош нисч өнгөрч байгаа юм шиг харагдсан болохоор за энэ онгоцыг хэлсэн байна гэж бодоод өнгөрсөн юм байна. Ингээд дараа нь тэд хяналтын төв рүү Cessna хажуугаар өнгөрсөн бололтой баруун талаар өнгөрөөд явчихлаа гэж мэдээлсэн. За гэхдээ энэ мэдээлэлээ хийсний дараа хар хайрцаг дээр бичигдсэн аудио бичлэгээс нь сонсоход бол хоёр нисгэгчид бие биедээ хандаж яг л тэр Cessna мөн байсан гэж батлахыг оролдож байгаа нь бол бичигдсэн байсан. За гэвч хэдэн минутын дараа тэдний нэг нь бол сандраад бурхан минь саях яг тэр Cessna мөн байсан гэж найдаж гинэ гэж хэлсэн байсан. Хожим нь мөрдөн шалгалтын үеэр агаарын хяналтын ажилтан мэдүүлэхдээ Ахмад Макферин Cessna өнгөрсөн гэж хэлэхэд би түүнийг үнэн гэж бодсон. Тиймээс нэмж шалгах талаар бодоогүй гэж ярьсан байсан. Гэхдээ бодит байдал дээрээ болохоор Макферин болон Fox нарын харсан Cessna нь буруу онгоц байсан болж таарсан. За жинхэнэ Cessna буюу Кейси Босвелл нарын унаж явсан жижиг онгоц PSA 182 нислэгийн яг чиглэлд өгсөж явсан хിവэрэ байсан юм.
Гэхдээ харамсалтай нь тэр Cessna PSA 182-ын хамарныхын доор буюу одоо харагдах боломжгүй тийм бүсэд нь орчихсон байсан. За тийм болохоор яг үнэндээ хоёр онгоцны ингээд бүр аль аль нь бие биенээ огт харахгүй байсан. Тухайн өглөөний 9 цаг 1 минутанд агаарын тээврийн хяналтын төв PSA 182 болон Cessna мөргөлдөх аюултай байгааг анхааруулсан дохиог хүлээж авсан. Гэхдээ харамсалтай нь ямарваа нэг шалтгаанаар хяналтын ажилтан бол энэ аюулын талаар хоёр онгоцонд зэрэг мэдээлэлгүй байсан. За тэгснээ зөвхөн Cessna-тай холбоо бариад нөхцөл байдлын ноцтойг нэг тодорхой хэлээгүй, зүгээр л танай ойролцоо нисдэхийн хөдөлгөөн байгаа PSA 182 байх. Тэд та нарыг аль хэдийнэ харсан, тиймээс санаа зовох хэрэггүй гэж хэлсэн байсан. За үүнийг сонссон Casey Boswell хоёр ч гэсэн юу ч бодлохгүйгээр дээшээгээ өндрөө авахаа үргэлжлүүлсэн байгаа. Ингээд 1 минутын дараа буюу одоо 9 цаг 2 минутанд PSA 182 Cessna-гийн яг дээгүүр нисч өнгөрөхдөө мөргөлдсөн. Та бүхэнд 1 минут 30 секундын тийм animated бичлэг ямар ч тач үзүүлээ. Илүү одоо ойлгомжтой болох бах. За ингээд тухайн цаг мөчийг харуулсан одоо ийм animated бичлэг бол маш одоо аимшигтай байсан. PSA 182-ын бүхээгт бол дэлбэрэлтийн чимээ бүр ингээд чих дүлээртлээ сонсогдож дараа нь Ахмад Макферрийн тайвшруулах маягаар хонгор минь айжуухан гэж шивнээд Fox руу хандаж хохирол ямар хэмжээнд байна гэж асууж исэн. Муу байна, бид онхолдох нэ гэж Fox хариулсан. Тэд онгоцоо доктортой байлгах гэж оролцсон ч PSA 182 бүрэн хяналтаа алдсан байсан. Ингээд харамсалтай нь яаж ч хичээгээд бүх зүйл оройтсон. За PSA 182 бүрэн унах байрлалд орсон. За үүнийг мэдэрсэн Ахмад Макферрийн маш тайвнаар агаарын удирдлагад бид унаж байна гэж бол хэлсэн байгаа. Ойлголоо, бид аврах хэрэгсэл бэлэн байлгая гэж агаарын хяналт хариулсан. Ингээд дараагийн мөчөд хар хайрцагт онгоцны хяналтын самбраас гарч байгаа унах дохио бүртгэгдсэн юм байна. Онгоц 482 км/цагийн хурдтайгаар шууд газар руу унжаах мөчөд Макферрийн сүүлчийн радио дамжуулалт нь юу байсан гэхээр This is it baby буюу монголоор орчуулах юм бол ийм л юм болчлоо гэсэн тийм утгатай зүйлийг хэлсэн. Мөргөлдөхөөс хэдхэн секундын өмнө Макферрийн бүх зорчигчдод brace yourselves буюу бэлэн байгаарэ одоо өөрийгөө бэлдээрэй гэсэн утгатай сүүлчийн тушаалаа өгсөн. За дараа нь хар хайрцаг ундрахын яг өмнөхөн бүхээгт нэг зорчигч бол сөнгөдсөн хоолоогоор ээжээ би танд хайртай гэж хашгирах нь сонсогдчихсэн. 9 цаг 3 минутанд PSA 182 онгоц Сан Диего хотын төвөөс холгүйхэн байдаг North Park гэх дүүрэгт хошуугаараа газар мөргөж шууд л дэлбэрсэн. Мянган галлон онгоцны түлш дэлбэрч үүссэн хүчтэй цохилт ойролцоогоор 3.2 км радиуст мэдрэгдсэн юм байна. За тэр даруй гал сөнөөгчд ослын газар руу одоо явж очсон. За тэдний харсан зүйл үнэхээр нүд халтармаар байсан гэдэг. За түлшний дэлбэрэлтэд өртөөгөө цогцснууд модонд орооцолдож мөргсөн газар нь бол тэр чихтэй сүрсэн байсан.
За нийт 144 хүн энэ осолд өртөж амь насаа алдсан юм байна. 135 нь PSA 182 онгоцонд байсан зорчигчид, мөн багийн гишүүд, за 2 нь бол Cessna онгоцны нисгэгчид, 7 нь харин North Park-т явж исэн энгийн иргэд байсан. Ослын шалтгааныг судлах 1 жилийн мөрдөн байцаалтын дараа PSA 182 онгоцны нислэгийн багийг гол буруутан гэж үзсэн юм байна. За учир нь гэх юм бол хар хайрцагны бичлэг дээр тэд Cessna-г алдаатай таньсан байж болзошгүй гэдэг нь тодорхой байсан. Хэрвээ тэд эргэлцсэн даруйдаа агаарын хяналтын төвөөс нягтлж өгөхийг хүссэн бол энэхүү мөргөлдөөнөөс зайлсхийх боломжтой байсан гэж үзсэн юм байна. Осол болсон өглөө Сан Диего хотын нэг гэрэл зурагчаа нэг арга хэмжээнд оролцоод зогсож явах үеэрээ агаар дээр болсон дэлбэрэлтийг бол олж харсан юм байна. Тиймээс тэр бол PSA 182 онгоц Cessna-тай мөргөлдөхөөс өмнө болон мөргөлдсөний дараах мөчүүдийг камертаа буулгаж чадсан юм байна. Осол болохоос секундын өмнө авсан 2 алдартай гэрэл зураг өнөөдөр ч ихсэн олон хүний санаанаас гардаггүй юм байна. За ингээд энэ хүрээд 3 болсон явдал маань өндөрлөх боллоо. Сүүлчийн түүх нь бүр ялангуяа маш их сэтгэл эмзэглүүлсэн хэрэг байлаа. Өнөөдрийн дугаарыг дуустал нь сонссон нийт сонсогчдод баярлалаа. Комент хэсэгт эрхий хурууны эможи үлдээхээ битгий мартаарай.